гэдэг лээ. Шивээс, гоо сайхан одоо бас нэг үүдийн имдэг шиг олон болоод байгаа дурангийн асуудлууд, энэ шүдний имлэг энэ олон байдлаас чинь болоод авчиад халдвар авах магадaltaй байхгүй. Эргэтэн шилжүүлэн суулгах гэдгийг би бол одоо ангаахын ноён одоо оргил шахуул ийм одоо ажилбар шинжлэх ухаан гэж харж байгаа. Хувь хүний нууцлал гэж байдаг байхгүй. Монгол улс өөрөө замбрааг байгаа учраас энэ дээрээ болоод бид нэр амар эмзэг цэг дээрээ бид нар алдаа хийчих байгаа байхгүй. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай Midcast-ийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр Ибуамч бит 2 маш сонирхолтой, маш хүндтэй зочинг урьж авчирсан байгаа. За ингээд зочноо танилцуулъя. За манай өнөөдрийн зочин бол Монгол Улсын төрийн шагналд анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч, эргэтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, Америкийн нэгдсэн улсын элэг судлалын холбооны зөвлөлтгүүдийн хорооны гишүүн, эмч, даваа дарчимч манд хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч манай подкастт маань одоо яриа өгөхөөр ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Танд нөрөө мэндийг өргөн дэвшүүлье. За та бүхэнд орой мэнд хүргье. За ингээд бүгдээрээ эхний асуултаа бол Монгол улсад одоо зөнгөлөн тохиолдож байгаа хоол боловсруулах эрхтний одоо эмгэгүүдийн талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. Монгол улсад хоол боловсруулах замын зөнгөлөн тохиолдох эмгэгүүд бол нэг хэд хэдэн эмгэг байд юм аа. За үүнд хамгийн эхлээд бол улаан хоолон, сөргөө өвчин, одоодны ахрах өрөвсөл, за элэгний өрөвсөл, бүдүүн гэзсний өрөвсөл, дээр нэмээд нойр улчирхаан өвчин, цусны чулуу гэдэг нэлээд олон өвчин байд юм аа. За энэ дундаас бол одоо яг биднэрт хамгийн анхаарал татж байгаа нь болохоор бол дэлхийд жоохон муу үзүүлэлттэй явж байгаа 3 өвчин байдаг. Тэрний нэг нь болохоор нэгдүгээрт нь ходоодны хавдар байдаг. Энэ ходоодны хавдраар болохоор бид нэр дэлхийд нэгдүгээрт явдгийн хүн амд оногдох тоогоор дэлхийн дунджаас 3 дахин өндөр байдгийн. За элэгний хавдар болохоор бол бас хүн амд оногдох тоогоор дэлхийд бас нэгт явдаг. Дэлхийн дунджаас 8 дахин өндөр явдаг. Бас улаан хоолой хавдраараа бас өндөрт явдаг. Энэ маань ерөөсөө юу гэсэн үг вэхээр бидний энэ Монгол хүний хоол боловсруулах замын эмгэг дэлхийн энэ хүн амын дунд болохоор өндөр тоонд явж байна гэдэг нь болохоор биднэрт маш их анхаарал хандуулж энэс хэрхэн өөрчлөсөн сэргийлж хэрхэн эмчилж цааш бид нэр хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр бид нар маш их анхаарал хандуулах болж байгаамаа. Энэ бол ерөөсөө дэлхийн нийтийн энэ одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон тэр хавдар бүртгэдэг дэлхийн глобал ганцхан байгууллагуудын мэдээлэлтэй бүгд интернет дээр байж идэг. Тэр нь бол хамгийн гол нь Монгол улс өөрөө арчилсан улс болсноор бид нэр энэ том мэдээллүүдээ дэлхийн нийтэд тарааж дээр нэмээд бид нар тэдний туршлагаас суралцаж хэрхэн энэ өвчнөөс салах уу, хүн амаа хэрхэн эрүүлжүүлэх үү, цааш нийгэм эрүүлийн бодлого хэрхэн явуулах үү гэдэгт бид нар ингээд манай одоо яг энэ цаг үед ажиллаж байгаа энэ эмчнэр бол ажиллаж байгаа. Яагаад гэвэл болохоор бол арчилсан хувьсгал яснаас хойш 90 оноос хойш Монгол улс нэг 2000 он хүртэл эрүүл мэндийн салбар маш их хяналтанд орсон. 2004-5 оноос хойш сэргээд одоо ингээд 20 жилийн хугацаанд бид нэр аль болохоор дэлхийн анагаах ухааны шинэ технологи, шинэ онцлогын эмчилгээ болон зарим асуудлуудыг шийдэх асуудал дээр болохоор маш сайн ажиллаж байгаа. Тэрний үр дүнд бид нэр зарим асуудлуудыг шийдээд явж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ биднэрт зүрх судасны өвчин болон амьсгалын замын өвчин, за дээр нэмээд хоол сурах замын өвчин бол ерөнхийдөө бидний хамгийн их анхаарал татж байгаа. Үүн дээр нэмээд бас нэр нэмээд энэ осол гэмтэл ийм төвхтэй асуудлууд байгаа. Хоол боловсруулах замын эмгэгүүд та сая одоо өвчлөл нэлээд өндөртэй. Ер нь одоо ганц хавдарч эхэлтгүү өрөвсөлт өвчнүүд бол нэлээд одоо өвчлөл ихтэй байгаа. Зөвөр яг мэдээж эрүүл мэндийн боловсруулалтын асуудал гэж одоо мэдээж яригдах байх. Энэ олж болох. Тэгэхдээ одоо зөвөр яг өнөөгийн төвшөнд бол бидний амьдралын хэв маяг за идж байгаа хоол хүнсний асуудал юм уу?
эсвэл хэрэгжилж байгаа зүйлд ер нь аль одоо хүчин зүйл нь илүү их өнөөгийн нөхцөл уялдаатай гэж та харж байгаа судалгаач юм. Одоо амьдарч байгаа орчин энэ хөрцсөн хөрс агаар гэдэл одоо тэр нь хоолонд тэгэл аюул олон шалтгаанууд бий л дээ. Гэхдээ яг үндсэндээ бол хамгийн гол шалтгаанууд нь болохоор өвчин үүсгэгч бактери болон вирусууд нь байгаа даа. За жишээлбэл хотоодны өрөвсөл гэж ярьж байна. Хотоодны өрөвсөл нь хотоодны хавдрын асуудал болохоор манайх хеликобактери халдвар их өндөр байдаг Монгол хүн амданд. Энэ нь болохоор нэг голцоо буруу заншил, буруу зуршлаас болоод үүсч яадаг. Хеликобактеритэй халдвартай эцэг их бага насны хүүхдэд амаараа хооллох, үүнтэй холбоотой халдвар тарах, дээр нэмээд нийтийн хоол болон ресторан ч юм уу энэ одоо энэ газруудад энэ ариутгалын асуудал сул байдагтай холбоотой ч юм уу энэ хеликобактери халдвар Монгол хүн амд маш өргөнөөр тархсан байдаг. Гэтэл энэ халдвар нь яагаад ингэ өндөр тархчих вэ? Ямар онцлогтой үед гэдгийг болохоор 2013 оноос хойш манай тэнхим Японы Ойтогийн их сургууль бол хамтраад бид нэр хеликобактерийн судалгаа одоо хүртэл хийж байгаа. Ингээ хийгээд үтсэн чинь Монгол тохиолдож байгаа хеликобактерийн халдвар нь өөрөө барууны хэв шинжтэй биш, Азийн хэв шинжтэй биш байгаа юм. Ер нь барууны хэмжин шинж Western type руу илүү ойрхон мөртлөө бас тийм дотроо нэг шинэ subtype гарч ирээд байгаа. Тэр нь болохоор Mongolian хеликобактерийн subtype гарах. Ерөнхийдөө баг нэгтгэсэн л дээ. Энийг болохоор профессор Ямако Манаба бид нар хийсэн баг. Тэгэхээр эн чинь хеликобактерийг эмчлэх барууны удирдамж болон Азийн удирдамжаас өөр удирдамж гарах болчиход байгаа. Яг тэгвэл Монгол хүнд хеликобактери эмчлээд байдаг. Гэтэл сайн идэхгүй антибиотикийн төсвөр чанар үүсээд байна гэдэг чинь өөрөө омог төрөл нь өөр болоод байна гэсэн үг юм л да. Тэгээ энийг хийх, энийг эмчлэх шинэ аргуудыг бол одоо манайхан Японы Ойтогийн сургуультай боловсруулаад хийж байгаа. Манай нэлээд хэдэн залуучууд тэнд сурсан. Шинэ бас эмчилгээний аргуудыг гаргаж ирж байгаа, шинэ судалгаанууд гаргаж ирж байгаа. Хэрвээ энийг шийдэж чадах юм бол бид нэр хотоодны өрөвслөөс гадна хотоодны хавдрыг бид нэр тодорхой болон бүрий мэдгэтгэж байдлаар бууруулж болох юм а гэж үзэж байгаа. За вирусын хувьд болохоор Монгол улс бол BC D вирусын халдвар бол аль 60-70 оноос үеэс хүн амын дундаа тархсан. Ер нь энэ нь болохоор ерөнхийдөө ингээ хойд тэр үеийнхээс биш одоогийн өндөрлөгөөс хараад байхад бол хотчих явцад амьсгалын замын их халдвар гарсан. Үүнтэй холбоотой монголчууд амьсгалын замын халдвар ихтэй холбоотой дээр нэмэх хотчихолтой холбоотой энэ вирусын халдвар тэр тусмаа B вирусын халдвар бол их тарсан. Үүнийг болохоор яг үндсэндээ болохоор бол зарим нь бол гэрээр имчилж болох юмыг аваачаад эмнэлэгт аваачаад эмнэлгээс эмнэлгийн дотоод талбараас болоод дээр нэмээд монголчууд өөрснөө гэрээрээ баахан тариа хийсэн. Ингээ олон янзын шалтгаан суулгаад их халдвар тарсан. Үүнтэй холбоотой BC дельта вирусын халдвар маш өндөр байгаамаа. Тэрийг одоо ингээ бид нар шийдээл элэг бүтэн Монгол гээл ингээд төслүүд хийгээд явж л байгаа. Ямар ч байсан тодорхой байдлаар эхний удаа C вирусын асуудлыг шийдсэн явж байгаа. Одоо B болон дельта вирусын асуудал гарч ирж байгаа. 2017 оны Гипотло гэсэн сэтгүүл дээр монголчууд маш том өгүүл нийтлүүлсэн. Үүнд болохоор бол энэ элэг төвийн энэ Наранбаатар наран жаргалтай багтар болон Стэнфордын их сургуулийн Джеффри профессор эдний хамтарсан судалгаа гаргалахад B вирустэй хүмүүсийн дунд 60% дельтатай хавсарсан байна гэж үзэж байгаа. Ингээ хавсарсан халдвар маань өөрөө маш эрчтэй хатвар үүсгээд хатварлаас хавдар үүсгээд байна гэж үзэж байгаа. Энэ болохоор одоо энэ манайхны өмнө тулгарсан толгомдож байгаа гол асуудлуудын нэг байгаа. Энийг шийдэх гэж манай эмчнэр, манай мэрэгчлэн судлаач нар бүгд ажиллаж байгаа. За өндөр нэмээд хэлэхэд 2024 оны Америк нэгдсэн улсын элэг судлалын холбооны хурал дээр B болон дельта вирусын эмчилгээний асуудлуудыг ярьсан. За өмнө нь бол 2014 онд C вирусын эмчилгээний асуудлаар Америкууд шинэ юмнуудыг оруулж ирээд энийг хувьсгал хийлээ гэж яриад тэр нь болохоор 2015 онд бид нэр Монгол улсад оруулж ирээд ингээ хэрэглээд хүн амдаа хэрэглээд C вирусын асуудлыг шийдсэн. Одоо 2024 онд болохоор B болон дельта дээр энэ Америк нэгдсэн улсын, Япон, Герман, Швейцарууд анхаарал энэ эмчилгээний асуудлыг ерөнхийдөө шийдээд явцсан. Эмнэлэг зүйн туршилтууд хийгдээд ерөнхийдөө 2 болон 3 дугаар шатны судалгаанууд дууссан. Одоо ингээд үзэхэд бол дельта вирус дээр болохоор 100% эдгэх 2-3 төрлийн эмийг гаргацсан. Одоо зөвхөн
эмийг бүртгүүлэх шатанд нь хүлээгээд байж байгаа. За Б вирус дээр болохоор бол олон судалгаанууд хийгдсэн. За тэгээд Б вирусын эмгэг жам үүсгдэг үе шатан дээр нь 4-5 гинжин дээр нь таслах судалгаанууд хийгдээд эхнээс үр дүнгууд нь гараад явж байгаа. Тэгэхээр бол Б болон дельта вирусын асуудал бол үндсэндээ бол нэг 2-3 жилийн дотор шийдэгдэх баха. Харин манай улс өөрснөө ийм асуудалтай байгаа учраас тэр шинээр бүртгэгдэх юмнууд болон эмчилгээний аргыг аль болох хүндрэлгүйгээр бүртгүүлээд оруулж ирээд аль болох аксесс програмаар аваад тэхэн амдаа хэрэглүүл хурдан эмчилж болох юм байна гэж бодож байгаа. Одоо таны түрүүн өмнөх ярьсан зүйл нэлээд сонирхолтой татлаа л да. Юу гэхээр тэр хеликобактерийн одоо Европчуу муу Азчуу одоо тэр тайп хэв шинжээс өөр Монголчуу гэх юм одоо юу гэх юм тийм төрөг хэв шинжтэй хеликобактери бас одоо юу яах одоо судлагдаж байна гэж л да. Тэгэхээр энэ зүгээр сонирхоод асуухад мэдээж одоо энэ бол өвчл үүсгэж байгаа нэг хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр энэ хоруу шин чанар нь одоо жишээлбэл одоо тэр Европын хэв шинж юм уу Азийн хэв шинжээс илүү байна уу дутуу байна уу гэсэн тийм судалгаанд хийгдэж байгаа юм. Энд болохоор яг манай энэ багийн хийж байгаа хэд хэдэн судалгаанууд сүүлийн 5-6 жил одоо олон улсын томц төрөлд хэвлэгдсэн. Ингээд үзэхэд бол Азийн болон Western type буюу барууны хэв шинжийн эмчилгээний арга нь болохоор бас нэг сайн таарч өгөхгүй. Хамгийн гол нь антибиотик тесрэх чанар нь илүү байна гэдэг нь өөр их хоруу чанартай байгаа. Тэгэхээр бол энэ Монгол хүнд болохоор бол энэ хеликобактери устгах антибиотикийн тесрэх чанар нь өндөр байгаа нь болохоор эмчилгээний үр дүн бас нэг сайн гарч өгөхгүй байна гэсэн утгатай байна. Хоёрдугаарт нь хеликобактери устгасан ч гэсэн манайхан дахин хеликобактерийн халдвар нэмж аваад байгаа байхгүй. Энэ нь болохоор ерөөсөө л ахын хүрээнд ч юм уу эсвэл энэ нийтийн хоол юм уу энэ нэг одоо юу ч хэлэхэд нөгөө нүрэл бараг нийтээрээ бохир байгаа шүү дээ. Ерөөсөө л ариутгал халдваргүйтгэлийн асуудалтай холбоотой л гэж ойлгож болохгүй дээ. За С вирусны хувьд гээд бас танаас асуухад нөгөө С вирустэй хүмүүс одоо идэвхжүүлэхгүй болохын тулд нөгөө харвоны энтер гэдэг юмнууд ууж исэн шүү дээ, тийм. Уугаад нөгөө нойллоо гэж яриад байгаа. Зарим эмчнэр болохоор нойлсон биш наадах ч устчихлаа гэдэг. Тэрийг идэвхгүй зөвхөн идэвхгүй болгосон гэж ярьж байгаа хүмүүс нь болохоор дахиад идэвхтэй болох наа чи магадaltaй учраас байнгын одоо шинжилгээнд хамрагдах ёстой гэдэг. Энэ яг бүрэн энэ имээ уугаад устж байгаа хэрэгүү эсвэл болвол ингээл идэвхгүй унтаа байдал байна гэсэн үг үү? Тэгээ ерөөсөө С вирусын халдвартай хүн энэ эмчилгээнд ороод 3-6 сар эмчилгээнд ороод ерөнхийдөө дууссаны дараа нэг вирус тоолж үздэг. Эмчилгээ дууснаас 6 сарын дараа дахиж вирусыг тоолж үзээд тоологдохгүй бүрэн идэрсэн гэж үздэг. Хэрвээ дахиад 6 сарын дараа тоолж үзээд вирусын тоо гарах юм бол энийг сэтэрсэн гэж үздэг. За ингээ ойлголтууд байдаг. Хариу бол үл үзүүлэгч идэрсэн, сэтэрсэн гэдэг. Ерөнхийдөө 6 сарын дараа вирус тоологдохгүй болсон үнийг бүрэн идэрсэн гэж үздэг. Гэхдээ бүрэн идэрсэн ч гэсэн тэр хүмүүс дахин шинээр халдвар авах магадaltaй. Яагаад гэвэл одоо манайд энэ гадуур байгаа нэг энэ юу гэдэг вэ? Шивээс, гоо сайхан одоо бас нэг үүдийн имдэг шиг олон болоод байгаа энэ дурангийн асуудлууд, энэ шүдний имлэг энэ олон байдлаас чинь болоод авчиад халдвар авах магадaltaйтэй байхгүй. За сүүлийн над дээр бол сүүлийн нэг жилийн хугацаанд 3-4 удаа шинээр халдвар авсан хүн орж ирж байгаа. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр идэгцэн мөртлөө дахиад халдвар авах магадлал өндөртэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг аюулгүй анхаарч явах хэрэгтэй байдаг билээ. За сэтэрсэн хүмүүсийн хувьд болохоор тэр хүмүүсийн болохоор вирусын генотипээс хамаардаг, эсвэл эмийн хариу орвол муутаагаас хамаарал сэтэрж идэг. Тэгэхээр энийг эмийн солиод дан нэгийн бэд биш бүх төрлийн генотипт 6 генотипт таарсан эмүүдийг хэрэгжилж иж энийг бүр идгэж авдаг юм байна. Тэр өрөөсөө С вирус бүрэн устлаа гэж бид нар бол идэгсэн хүмүүстээр ойлгож болно. Гэхдээ энэ минь халдвар маань байгаад байна гэж үзэж байгаа. Гэхдээ сүүлийн үед хүмүүст анхааруулхад С вирусын халдварын асуудлыг ерөнхийдөө дэлхийн нийтээр шийдсэн учраас С вирусын эсрэг юм үйлдвэрлэдэг компаниуд одоо тэр үйлдвэрлэхийг ерөнхийдөө зогсоож байгаа. Тэр бол үйлдвэрлэхгүй гэсэн үг. Тэгэхээр дахин шинээр халдвар авч байгаа хүн С вирусын эмгүү болно л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нас анхаарах хэрэгтэй. Тэр бас сэргийлэх ёстой гэсэн үг байхгүй. За Б вирусын хувьд одоо би тайлбарлаж байна. Энэ болохоор өөрөө дангаараа байхад илгэний хатвар хавдар үүсэх процесс удаан явдаг. Дельта вирустэй авсарахаар
2-4 дахин хурдан явж байдаг. Тийм болохоор Монгол хүмүүст нь хавсарсан халдвар өндөр байдаг учраас хэрвээ вирусын халдвартай хүмүүс байх юм бол Б дельтагаа давхар шалгуулад тэгээд тогтмол 6 сарын 3 сарын хугацаанд хяналтанд яваад ингээд хянуулаад тэгээд тэр тодорхой зарим юмнууд байгаа энэ Б вирусыг дарангуулдаг юмнууд эсвэл дельта вирусын шинэ юм орж ирсэн одоо энэ эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар халдварт өвчин судлалын төв дээр дельта вирус Б вирусын эсрэг тийм бүлэг бүртээ дэмжлэгээ эднэр явж байгаа энэ бас хамрагдах хэрэгтэй. Яг гэвэл Монгол улс чинь бас төр улс байгаа учраас энэ өвчтөн хүмүүсийн онцлог бас анхаарч байгаа. Анхаарч байгаа учраас ямар ч тохиолдолд энэ бас энэ үнэтэй эмчилгээнүүдийг заримын даатгалд оруулсан хүмүүсийн онцлог анхаарат явж байгаа. Тэр энэ болгоно хүн болгон бас мэдж явах хэрэгтэй, анхаарч явах хэрэгтэй байна. Дельта вирусын эмчилгээний одоо юу үр дүн нь судалгаагаар ер нь олон улсад ялангуяа одоо нөгөө үйлдвэрлээд яг юунд эмнэлзүүд ашиглаж байгаа орнууд ямархуу судалгаа байгаа. Сая тэр 2024 оны 11 сард Сан-Диегод бас Америкийн элэг судлалын хурал дээр болохоор дельта вирусээр эсрэг 2 эмийн үр дүн танилцуулсан. Ерөнхийдөө хоёулаа 100% эдгэх үр дүнтэй гэж гарсан. 24-өөс 44 хоногийн хооронд гэж байна. Тэр нь бол аюул сан үр дүнгууд багхгүй. Одоо тэд нар болохоор нөгөө эмнүүдэд нэрээ өгөөд тэгээ нөгөө Америк нэгдсэн улсын эм хүнсний агентлагаас ингээд зөвшөөрлөг хүлээгээд ингээд байж байгаа. Зарим нь. За зарим минут нь болохоор 2-ын Б шат болон 3 дугаар руу орцсон. Энэ болохоор голцоо Б вирус дээр хорин судалгааны ажлууд бол ерөнхийдөө нэлээд жигдэрсэн явж байгаа гэж ойлгож байна. Давхар энэ дээр манай урд хөрш болох хятадууд маш сайн судалгаа хийж байгаа юм байна. Ягаад гэвэл хятадд бас Б вирусын халдвар их өндөртэй байдаг. Тийм болохоор тэнд бас энэ асуудлыг шийдэх гээд 10-аад компани, 10-аад эмийн компани ийм туршилтын ажиллагаа хийгээ явж байгаа. Тийм байл. Тэгэхээр нөгөө С вирусны одоо эмгүү болж байгаа гэж тий. Тэгээ дээрэс нь С вирусны вакцин гэж байдгүй шүү дээ. Тэгэхээр одоо С вирусны вакцины асуудлыг ерөнхийдөө энэ эмчлээд шийдчихэд байна гэдэг үгээр үүднээсээ зогсооцсон байсан. Тэгсэн сая өнгөрсөн хурлаар бол энэ вакциныг хийх ёстой байна гэсэн шийдвэр гарцсан. Тэгэхээр одоо энэ эмийн компаниуд болон энэ том их сургуулиудын лабораториуд энэ дээр ажил болов гэж бодож байгаа. Тий. Вакцин гэдэг ингээд нэгэнт одоо яриа өрнүүлснэх одоо ер нь Б вирусын вакциныг чинь 90-ад оноос эхэлж хийгдсэн баг тий. 91 оноос Монгол улсад Б вирусын вакциныг шинээр төрж байгаа хүүхдүүдэд хийж гисэн. Энэ бол ерөнхийдөө Б вирусын халдварыг маш сайн бууруулсан. Одоо ерөнхийдөө яг тэр 91 оноос хойш төрсөн хүүхдүүд бол Б вирусын халдвар бол багтаа байгаа. Манайх бол халдвар өндөртэй орно гэж боддог. Сүүн амын донд нэг 12-оос 14% гэж боддог гэсэн бол 91 оноос төрсөн хүүхд вакцин хийснээс хойш Монгол бол халдвар дунд тархалтай орно гэдэг нэг 6-аас 7% дээр явж байгаа. Өшөө нэг 2-оос 3% дээр аваачих хэвээр боломжтой. Тэгээ энэ дэр одоо жишээлбэл за төрөхт нь ингээд хийдэг. За жишээлбэл ийм байгаа. Одоо 90 оноос өмнө төрсөн хүмүүс байгаа шүү дээ. Хүмүүс ч вакцинд хамрагдаагүй гэсэн үг байна. Тэгэхээр дараа нь одоо ингээд 2 вакцин, 3 вакцин энтергээд ингээд нэг сарын зайтай хийгдэг вакцинууд байдаг шүү дээ. Энэ маань одоо яг идэвхтэй хугацаа гэж юу байдаг юм уу? Тэгээд энэ вакциныг жишээлбэл одоо хийлгсэн цагаас хойш ямар хугацаанд нь тэр цуснд байгаа тэр идэвхжлийг тодорхойлуулах ёстой юм. Энэ дээр бас одоо нэлээд ойлголт муутай явдаг юм шиг санагдсан. За би одоо жишээл эмч хүний хувьд бол ингээд асуугаар би вакцин хийлгэсэн гэдэг ингээд одоо хизээ хийлгэсэн гэхээр бүр айгүй олон жилийн өмнө хийлгэсэн гэдэг асуудал яригдаад. За 2008 оноос хойш манай гастроэнтерологи холбооноос яг энэ Б болон С болон дельта вирусуудын эмчилгээ онцлогын өдөртөмжүүдийг 4-5 удаа гаргасан. Сүүлд гаргасан 2022 оны өдөртөмжөөр болохоор бид нар болохоор Б вирусын вакцин дээр бол бас нэлээд анхаарал тавьж хандсан. Тэгээ энэ дээр болохоор юу байгаа гэхээр хүүхд төрөхт нь вакцин хийдэг. За ингээд энэ 12-оос 13 наснд болоод ирэхээр хүүхдийн Б вирусын вакцины титр буурж байгаа. Ингээ буураад явж хахад нэг насны тураад 16 7 өрөөд ирэх үедээ энэ чинь нөгөө бэлгийн амьдралд ороод ирэхээр Б вирусын халдвар авах магадлал өндөртэй болчихж байгаа. Тэгээ энэ асуудлыг ревакцинаас дахин вакцинжуулах асуудлуудыг одоо бид нэр тавьж ярьж байгаа. Яагаад гэвэл Тайвань болон Италид яг ийм байдлаар явж байгаад 6-7 наснаас 12-13 наснаас ингээд вакцины титр цуснд буураад ирэхээр дахин вакцинжуулж эхэлсэн юм байна.
Ингэж дахин вакцинжуулж ирснээр тэр Б вирусын халдвартай хүмүүсийн тоо эрс буурсан, ахин өвчлөх магадлал нь бас буурсан байна. Одоо энийг бид нар бас тэр эрүүл мэндийн яамд бас холбооны зүгээс тавья гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь бид нар 50 нутагтай хамтраад 17-оос 20 оны хооронд дельта вирусын тархалт болон дельта вирусын асуудлаар том судалгаа хийсэн. Тэрнийхээ үр дүнг бид нар аваад шинжилгээ технологийн санд бид нар үр дүнг өгсөн байж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ дэр бидний халдвар энэ Б болон дельта вирусын халдвар голцоо хаанаас үүсч ирэхээр ятрогены гэж байна. Ятрогены гэдэг нь жоохон таархан гэсэн үг л дээ. Яг гэвэл эмнэлгээс үүсч ийн гэсэн үг. Эмнэлгээс гэдэг нь болохоор энэ шүдний эмнэлэг, одоо гоо сайхны энэ ажилбарууд, тийм ээ, энэ шивээс, энэ нөө персинг нэг юм их зүйлээс үүсч ийн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр 50-нуудын өгснэг зөвлөмж нь болохоор дахин вакцинжуулах гэсэн асуудал ярьсан. Дахин вакцинжуулах гэсэн чинь гэдэг нь бид нар нөгөөх хүүхдүүдэд вакцины титрийг үүсгэж 13-4 наснаас буураад ирсэн байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ наснаас нь эхлээд дахин вакцинжуулаад их юм тэрхүү насан туршдаа дархлаанд бүрэн тогтох юм байна гэж үзэж байгаа. За өмнө вакцинжуулаагүй эрүүл хүмүүс байгаа 90 оноос өмнөх энэ хүмүүстэр бол зөвлөмжн дээр болохоор холбооны гаргасан удирдамжийн зөвлөмжн дээр болохоор вакцин хийлгээ. Вакцин хийлгэх ёстой. 2 3 удаа вакцин хийлгээд энийг титр өндөр байлгах ёстой. Тэгвэл Б вирусын халдвар авахгүй гэж бүр зөвлөмжөнд оруулсан байна. За ангаахад орж байгаа сурж байгаа оюутнуудын хувьд бол ингээд 18-аас 19-д орж ирж байгаа хүмүүсийг titrийг үзээд бид нар вакцинжуулах асуудлыг ер нь хийгээд явж байгаа. Яагаад гэвэл энэ бол дандаа халдвартай хүмүүстэй ажиллах манай эмнэлгийн ажилтнууд учраас халдвар авч болохгүй гэдэг үгнээс ингэж хийж байгаа. Эрсдэл өндөртэй. Маш өндөртэй. Ажил мэргэжил шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар бол одоо дахин нэг титр гэсэн тийм тестийг хийсэн. Titrийг шалгуулаад тэгээ буурсан байвал дахин вакцинжуулсан. Tiтрээ өсвөлээд тий. Энэ бол маш сайн. Маш чухал. Ер нь бол нийтээр мэддгүй билээ шүү. Тэгэхээр энийг бол бас л одоо юу гэдгийг яг сая даваад ирж зөвлөхийн хэлсэнчлэн одоо яг үндэсний бас нэг тийм одоо юу гэдэг холбооны нийгэмлэгээс нь удирдамж гараад энийг бас хэрэгжүүлээд цаашдаа яг үндэсний хэмжээнд бас ашиглал болгоод ингээд үндэсний хэмжээний ажил болгоод бас энэ Б вирусын одоо халдвар тархалт ер нь өшөө цаашаа буурхал юм байна тийм ээ. Тэр нь бол ер нь аль болох өвчлөх биш, өвчлөхөөс нөрсөн сэргийлэх гол чухал асуудал ч байгаа байхгүй юу? Одоо та түрүүн бас цухас дурдлаа. Одоо жишээлбэл 14-5 нас хүрсэн одоо өсвөр насны хүүхдүүд бэлгийн амьдрал руу шилжээд ингээд бас Б вирус халдварлах асуудал гэж ярьж байна л да. Тэгэхээр Б вирус маань бол бэлгийн замаар халдварлах боломжтой гэсэн үг үү? Б, С вирус ерөнхийдөө бэлгийн замаар халдварлах боломжтой. Тэгээ энэ бол ерөөсөө нөгөө дамжих зам дээр нь байдаг. Тэгээ хоёрдугаарт нь бас Б вирустэй төрсэн Б вирустэй ихээс төрсэн хүүхд бас халдварлах магадлал өндөртэй байдаг. Тийм учраас иммуноглобулинуудыг хийгээд эхэлсэн 10 жил болж байна. Энэ бол аюул үр дүнтэй явж байгаа Монгол улсад тий. Тэгэхээр Б вирусын халдвартай их бол ерөнхийдөө хүүхдүүд төргөө тийм иммуноглобулин тариулах хэрэгтэй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энийг бол одоо манай өрхийн эмнэлэгүүд нар хэлж байгаа хоо гэж байна. Хоол боловсруулах тогтолцоог одоо судалдаг, хүн эмчилдэг одоо эмчийн хувьд би одоо яг мэдээж одоо эмч хүн. Гэхдээ зөвхөн миний амьдрал тохиолдсон гэдэг асуудал байгаа хгүй юу? Юу вэ гэхээр би цэсний хүүдийгээ мислаар, дурангийн мислаар 3 жилийн өмнө авахулсан. Тэгээ авахулсан. Тэгээд миний хувьд бол цэсний хүүдийн дотор талд нь амсар хэсэгт нь ургацыг ургасан. Тэгээд тэрнтэйгээ нэлээд удаа яваад нөгөөхөнд хомроод ингээд яалтчгүй өвдөөд ингээд заалтаар ахуулж байгаа байхгүй юу? Гэтэл яг сүүлийн үед бол бодис солилцооны өвчин. Одоо жишээл цэсний хүүдийн чулуу үүсгэл бодис солилцооны өвчин гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ чулуу үүсээд өвдөхгүй байсан ч ер нь ахуулах заалттай юу? Одоо хүмүүс ер нь цэснийхээ хүүдийг ингээд ахуулсан хүмүүс айгүй хэлбэг байна л да. Одоо жишээл урт зэрэглэх үзлэгээс ч гэдэм үү эсвэл одоо хитава эхооны амбулатор дээр ингээд үзүүлээд орж ирж байгаа хүмүүс ингэ байдаг. Тэгэхээр одоо чулуу үүссэн байна гэж одоо мислаар нөгөөх нь аваа хийждэг. Энэ асуудал дээр та ямар хөө байсан бэ? Саяхан тэгээд хэдхэн жилийн өмнө 20 жилийн өмнө нөгөө цэсний чулуун үүсгэн нэг юм 4 П байсан. Forty, fatty, family гэл нэг 40-төө тарган эмэгтэй гэл тэр чулуу үүсдэг хүмүүстэй гэдэг онол ярьдаг байсан. Одоо энэ маань өөрөө өөрчлөгдөж байгаа. Ягаад гэвэл одоо нөгөө идж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнээ найрлага нэгдүгээр өөрчлөгдсөн байна. Хоёрдугаар
хүмүүсийн хөдөлгөөн их багассан байна. Үүнтэй холбоотой залуу насны хүүхдүүд тэр чинь 16-аас 20 насны хүүхдүүд цусны чулуу үүсчихэд байгаа. Яг тэгэхээр энэ чинь өөх тос итгэ болцсон хөдөлгөөн ихэ болчихоор чинь цус агшгаа болоод тэр тэнцэс нь өөрөө хоримтлагдаад тэр цусны чулуу үүсчихэд байгаа. Тэгээ нэг жоохон хүүхдүүд чинь цусны чулуутай орж ирнэ. Тэгээ эн чинь чулуу бол эсвэл койлк өгдөг, эсвэл ямар нэгэн байдлаар цусны замд асуудал үүсгэж идэг учраас энэ чинь өөрөө эмгэг үүсгээд байдаг байхгүй. Тэгээ одоо сүүлийн үед болохоор бол энэ цусны чулууг дандаа авч явах үгүй гэдэг асуудал ярьж байгаа хүүдийтэй. Тэгэхээр хүүдийтэй заавал авч явах үгүй гэдэг асуудал одоо ингээд сүүлийн анагааханд болохоор нэг зарчим байгаад байна. Эрэгтэй хадгалах зарчим гэдэг. Тэгэхээр одоо цусны хүүдийг хүүдийтэй авах уу эсвэл цусны хүүдийг ингээд ямар нэгэн замаар тэр хадгалах уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр 2-3 юм хагалгааны асуудлууд сүүлийн үед яригдчихлээ. Нэгдүгээрх нь болохоор овын дурангийн замаар хийгээд хотоодоор нь дамжуулаад цусны хүүдийг ингээд шууд хүүдийнээс нь чулуугаа авах нэг юм хагалгааны асуудал яригдчихлээ. Нодингийн Солонгосын Дэлхийн дурангийн хурал дээр тэм технологиг танилцуулж байлаа. За өшөө нэг нь болохоор элгэн талаас нь бас юм яг биопси хийж байгаа юм шиг юм нэг тодорхой хэмжээгээр юм хатгалт хийгээд тэгээд хүүдийнхээ чулууг дотор нь бутлаад авах тийм технологи бас эслийн хурал дээр яригдчихлээ. Тэгэхээр энэ технологиуд бол Монголд орж ирэх болов гэж бодож нутахгүй. Ягаад гэвэл бас бид нэр дэлхийн энэ анагаах ухааны шин технологиудыг оруулж ирэх тусмаа бид нэр хүн амдаа өөрсөнд нь эргэтэн хадгалах болон өөрсөнд нь хохирол багтаа ийм шин технологиуд оруулж ирэх нь чухал болов гэж бодож байгаа. Эрдэнэ болон доктор нэг энэ талаар нэг тэгэнгүү тайлбарсан дэр байна. За яг хөө энийг одоо бас яг Тайваны үндэсний их сургуулийн яг ангио интервеншнл ардлага одоо миний мэрэгжил гэсэн үг. Энэ тэр эмчнэртэй бас хоорондоо бид нар өнгөрсөн жилийн хурал дээр уулзаад тэгээд Тайванд трайл буюу судалгаанууд айгүй хийгдэд явж байгаа. Өөрөөр хэлбэл цусны хүүдийг нь үлдээгээд сая даваадаар зөвлөх хийснээр эргэтэн хадгалах байдлаар нь чулуугийн зөвхөн одоо арсных нь гаднаас нь хатгаад илгэн нууранд дамжуулаад зам үүсгэж хагаад ингээд тэр чулуугийн механик юм уу эсвэл одоо автомат аргаар бутлаад ингээд аваад эдгээдэг. Энэ аргыг бол одоо энэ 25 онд одоо трайл дуусчих. Тэгэхээр миний тэр багт байгаа оролцоо юу гэхээр тэр судалгааных нь бас багт оролцоод энэ асуудлыг бас Монгол улсад одоо нутагшуулах энэ асуудлыг бас давхар ярьж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь би өөрөө бас энэ асуудал дээр нөгөө би эрхтнэрээ бас ингээд мэдэрчсэн асуудал байгаа хгүй. Юу вэ нөхөр цөсөө ахуулдаг. Гэтэл мөн чанартай нөгөө хүнд зөвлөгөө өгөөл яваад байдаг хэрнээ өөрөөсөө хоолны одоо дэглэм горим аюу муутай хүмүүс байгаа хгүй. Өглөөнөөс ороо болтол ингээл хүн үзээд хаалгаа хийгээл ингээл яваад байдаг. Гэтэл дундуур нь заримдаа хоол мол идчихэл идэхгүй тохиолдлууд байгаад байдаг. Гэтэл нөгөө цусны хүүд чинь тэр илгнээс ялгарч байгаа цусыг хадгалах үүрэгтэй байхгүй. Резерв хийж явах үүрэгтэй. Гэтэл хадгалах юм байхгүй. Ерөөсө тэр чигээрэл нарийн гиз руугаа хаяад байдаг. Тэр зарим хэсэг нь хотод руугаа буцаа сөөргөөтөд ороод орчдөг. Гэтэл цус нөгөө хотоодын дотор ингээд дүүрээд эхлэхээр тэр чинь байгаас хүү зүйл ороод ирэхлээр хотоодны дотор ханаа ингээд цочроод өрөвсөл болгоод тэгээ удаа явахаар одоо би жишээл шархтаа болсон байгаа байхгүй. Тэр юу гэдэг гастрит С гэж үгдгээ. Тэр болохоор бол нөгөө цусны сөргөөт өрөвсөл гэдэг байхгүй. Яг тийм болчихсон. Тэгээ эн чинь нөгөө яадаг вэ гэхээр өрөвсөл хяналтгүй 12 лөө цус хаяад ахаар эргээ тэр зарим цаашаа явахгүй зарим эргэж буцаж ороод тэгээ хотоодны орчин өөрчлөлт ирэхээр важимдаа эн чинь өөрөө өрөвсөл үүсгээд шархаж яасгал байдаг. Энд чинь угаасаа гастрит С гэдэг бүр анш байдаг. Тийм юм болсон. Тэгээд яг хуу эмчилгээ хийлгээд за өөр энэ төр нэлээ арилсан. Гэхдээ одоо жишээлбэл яг ангиографийн интервеншнл ардлогын чиглэлийн хурлууд тэр өнгөрсөн жилийн хурал дээр энэ асуудлыг ингээд ярихад нислэгийн эмчнэр болон интервеншнл ардлогын эмчнэр бол хоорондоо бас нэлээд тийм маргаантай сэдв болчихж байгаа. Нис аслын эмчнэрүүд энэ нь бол одоо бодис солилцооны өвчөө. Тэгээд чулуу дахиад үүснэ шүү дээ. Тэр тохиолдолд одоо тэр цусийн бүтнээр нь авж иж цусны хүүдийг бүтнээр нь авж иж л өөрөө энэ өвчнийг одоо чулууч өвчний бүрэн ингээд илааршуулна гэж яриад байгаа. Гэтэл интервеншнл ардлогын эмчнэр бол энийг бол хэдэн удаач чулууг ингээд хатгаад авчих боломжтой. Бид нар хамгийн гол нь эргэтэн хадгалаад тэгээд тэр илгнээс ялгарч байгаа цусыг
цэсийг бол цусны хүйдэт нь хадгалж үлдчихэж бас тэр хотоодны саяны одоо зөвлөхийн хэлсэн тэр гастрит С гэдэг нь бас сэргийлэх боломжтой юм а гэд ингээд хоорондоо яригадаад байгаа байхгүй. А гэхдээ мөн чанартай бол хамгийн гол зүйл ерөөсө эрэгтэй хадгална гэдэг бол хамгийн чухал юм гэдэг дээр л бүгд санаа нэгдэж байгаа. Ер нь бол тэгэхээр энэ технологи тогтолцоог бол бас орж ирээсэй гэж үсэж байгаа. Би өөрөө бас хичээж байгаа. Тэгээд тухайн цаг үеийн ирэхээр би бас даваад зөвлөхтэй энэ талаар дахин зөвлөдөж бас хамтарч баг болж ажиллана. Одоо үеийн орчин үеийн анагаахын шинжилгээ ухааны чиглэл нь болохоор өөрөө ерөнхийдөө энэ гибрид тал руугаа. Гибрид гэдэг чинь нөгөө манайхаар хосгосон гэсэн үг шүү дээ юм уу? Ганц мэрэгжлийн биш, олон мэрэгжлийн хамтарсан үйл ажиллагааны үр дүнд аль болохоор эргэтэн хадгалах эмчилгээний аргуудыг сонгоод байгаа байхгүй. Зүгээр л одоо ингээд хамгийн ихний жишээ гэхэл нөгөө хотоодны хавдар байлаа гэхэд хотоодны хавдрыг дурангийн эмч дангаараа биш давхар мэслийн эмчтэй хотоодны дуран болон лапароскопига хавсаргаад эргэтэн хадгалах маягаар тэр нөгөө хавдраа хязгаарыг сайн тодорхойлж агаад тодорхой хэсгийн тайраад ингээд хаалгаанууд одоо ингээд лекс гэж ярьдаг л да. Тэгээд ийм болчиход байна. Тэгээ энэ болохоор ерөөсөө шинжилгээ маань өөрөө мэдгэцгөөч 4-5 жилийн дотор шин үе шат руу гараад хамтарсан ийм юу руу орж ирж байгаа. Багийн үйл ажиллагаар ороод ирж байгаа. Одоо энэ бол Монгол улсад бол зарим нэг одоодны хавдар эднэрийг бол ингээд хийж байгаа. Тийм үйл ажиллагаа явж байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа дангац интервеншнл радиологч биш, дангац эндоскопч биш, дангац мис асалч биш ингээд бүгдээрээ хамтраад нэг цэг дээр аль болохоор нөгөө эргэтний хадгалах хамгийн багаар нөгөө хохирол учруулахаар тийм л эмчилгээний арга руу орж ийн л гэж ойлгож байна. Олон мэрэгжлийн эмчнэр нэгдээд нэг одоо зүйлийг цогцоор нь шийдэж ийн гэдэг бол бас олон улсад мультидисциплинари гэдэг approach гэдэг олон мэрэгжлийн эмчнэр хамтраад ингээд асуудал шийддэг. Энийг одоо жишээл хамгийн төгс хэрэгжиж байгаа одоо салбар шинжилгээ ухаан бол эргэтэн шилжүүн суулгах гэж би бас ойлгож байна. Зүг маш олон мэрэгжлийн эмчнэр цуглараад тэр эргэтнийг одоо шилжүүлэн суулгаад ингээд эрүүл хүнийг эрүүл болгож байгаа энэ асуудал. Өөрөөр хэлбэл эргэтэн шилжүүлэн суулгах гэдгийг би бол одоо ангаахын одоо шинжилгээ ухааны хамгийн одоо бараг л ноён одоо оргил шахуул ийм одоо ажилбар шинжилгээ ухаан гэж харж байгаа. Тэгээ одоо Монгол улс маань бол эргэтэн шилжүүлэн суулгах орны тоонд 45 тойрон билүү 46 тойрон гэж бүртгэж. Тэгэхээр дэлхийн 200 гаруй орноос одоо бас тэгээд 46-д бүртгэгдэнэ гэдэг бол бас л одоо нэлээд бий бол дээгүүр л тоо гэж харж байгаа. Тэгээд энэ тал дээр одоо яг багийн гишүүний хувьд эргэтэн шилжүүлэн ялангуяа элэг шилжүүлэн суулгах мессежбэр Монгол улсад ямар хуу төвшөнд явж байгаа талаар та бас нэг эргэтэн шилжүүлэх гэдэг чинь энэ болохоор олон мэрэгжилтний багийн ажил гэж байгаа. За зүгээр би яг өөрийнхөө юун дээр хэлэхэд манайд чинь элэг шилжүүлэх чинь мессежлийн эмчнэр нэг байна. Элэгний эмчнэр нэг байна. За лабораторийн эмчнэр нэг байж байна. За тэгээд дүрс онцлогооны эмчнэр нэг байж байна. За тэгээд энэ дээр нөгөө совилох хүн багч орж ирж байна. Ингээд хамгийн багаар 6-аас 7 ийм багуудын нэгдсэн бүрэлдэхүүнээр энэ ажил явдаг. За жишээ нь хэд чинь мессежлийн эмчнэр гэхэд бол мессежлийн хагалгааг төгс хийх, энд болохоор тэр судсуудыг холбох, жософиг холбох, илгээ авах гэх ингээд бүгд хийгдэж байна. За элэгний эмчнэр гэхэд элэгний хүнд өвчтөе хүмүүсийг тэр бахалгаанд авчирч өгөх, бэлдэж авчрах, тийм ээ оруулах. За тэгээд дээр нь нэмээд хагалгааны дараа хянах гэдээ явж байгаа. За тэгвэл манай унтуулга эрчим тэмчилгээний баг гэдэг чинь болохоор хүнд өвчтнүүдэд давхар хянана, хагалгаан дээр унтуулах асуудлаа шийднэ, хагалгааны дараа эрчим тэмчилгээний 3-аас 4-7 хоногийн асуудлуудаа оролцож шийдэх гээд ингээд явдаг. Лаборатори болохоор өдөр болгон 4-6 удаагийн шинжилгээ аваад бүх үзүүлэлтүүд дээр хянаад явдаг. Дүрс онцлогооных маань хаалганаас өмнө энэ хүний хавдар нь хийд томорч байна. Энэ тийм ээ хавдрын асуудлууд ямар болж байна. За тэгээд дээр нэмээд хаалганы үед судсууд болон цусны замуудын холбоосууд хэр болж тэрийг шалгаад хаалганы дараа болохоор тэр залгсан судас шүрмснүүд нь хэр ажиллаж байгаа бүгдийг хянаад явдаг. За тэгвэл эндоскопи эмчнэр болохоор хаалгаанд орохоос өмнө тэр улаан хоолой өргөсөн судсыг цус алтгаас сэргийлнэ. За дараа нь хэрвээ
хаалганы дараа цусны зам нарийн эсвэл тэрийг хэрхэн өрөвсгөөгээд явна. За манай патологи юмсан болохоор хаалгаанд орохын өмнө бүх эдийн шинжилгээнүүд гаргана. Хаалганы дараах эдгэрхтэй хохруул тэрний үндсэн оншийг гаргаж өгөх гэх мэтчлэнгээр ингээ явдаг. За сувилхан багууд маань болохоор энэ хүмүүсийг бүр яг өдөр дэмжихийн дагуу тэр эрчим тэмцлэгийн үед байх хэрхэн асарч цовлох бол ингээ маш олон юм явж идэг. Ингээ олон багийн хүчээр энэ явж иж энэ технологи бол нэвтэрж байгаа. Энэ технологи нэвтэрснээр Монгол улсад бүх одоо жишээлбэл мис засны технологи сайжирсан, дүр сонш тооны технологи сайжирсан, лабораторийн технологиуд сайжирсан, эндоскопийн буюу дурангийн технологиуд сайжирсан, патентомын буюу эдийн шинжилгээ ингээд нэг юм дагаад ингээд бүгдийг сайжрах явчихдаг. Зохицороо сайжрах явчихдаг. Тэгэхээр энэ болохоор үндсэндээ Монгол улсын анагаах ухааны түвшин маш өндөр түвшин сайжирсан гэж ойлгож болно. Тийм байна. За манай улсад бол одоо манай 1-р төвөмлөг буюу үндэсний баг дээр элэг шилжүүлж байна, бөөр шилжүүлж байна, ясны чөмөр шилжүүлж байна. За хавдар дээр болохоор бөөр шилжүүлж байна. За сая госпитал дээр бөөр шилжүүлсэн, 2-р эмнэлэг дээр элэг шилжүүлсэн. Энд чинь нэг өснө бид нар энэ асуудлуудыг үндсэнд нь Монгол улстай бүрэн нутагшуулаад тийм ээ болж байна гэж үзэж байгаа. За тэгээд нэг аюул сан үр дүн байдаг болохоор хүн амд ноогдох тоогоороо хийж шилжүүлсэн элэгнийхээ тоогоор Монгол улс сүүлийн 2 жил 1-р явж байгаа шүү дээ. Тэгэхээр манай багш нар одоо солонгосууд 1-2-1-д явдаг ус одоо бид нар багш нараас хүн амд хийснээсээ илүү гарчаад байна гэдэг чинь бас бид нар нөгөө юу хариулдаг үлээ нөгөө сумоноор хариулдаг шүү дээ. Багшийнхаа ачийг давжиж хариулна гэдэг шиг багшаасаа илүү бид нар хийсэндээ биш. Ямар ч байсан бид нар Монгол улс энэ технологиг нутагжуулсан, энэний төлөө Монгол улс сайн ажилласан гэж харж байна. Дээр нэмээд энийг ганцхан баг хийцсэн биш. Эн чинь эмнэлгийн захиргаа, төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн яам. Дээр нэмээд бас энэ шинээр байгуулагдсан 7-8 жилийн өмнө байгуулагдсан эд эрхтэн шилжүүлэх алба байгаа. Энэ албыг удирдах байгаа Бачуулан докторийн маш том гавьяанууд энд явж байгаа. Энэ яагаад миний хэлж байгаа нөхөр бид нэр эрхтэн шилжүүлэх юм сурж явах явцад Бачуулан доктор чинь өөрөө Колорадогийн их сургууль буюу анх элэг шилжүүлсэн газар сурч байхдаа тэр Томас Старлес профессорын үүсгэсэн тэр том системийг Монгол улсад үүсгэсэн байхгүй. Одоо тэр болохоор YouTube дээр Bartleson of Genius гэдэг юм кино байдаг. Томас Старлес профессорын тухай. Тэр болохоор ганц энэ эмнэлгийн ажил биш юм байна. Энэ системийн ажил юм байна. Төрийн ажил юм байна. Энэ болохоор бол ганцхан хэдхэн эмчнэр бол эрүүл мэндийн ажлын ажил биш гэдэг талаас нь хийгээд систем үүсгэсэн. Тийм болохоор энийг өдөр бас ярих хэрэгтэй юм байна. Одоо сая тэр Америк нэгдсэн улсад одоо сураад тэр тогтолцоог бүгдийг авчирал ганц ерөөсөө нөгөө юу гэдгийг эмнэл зүүн элэг шилжүүлэн суулгах тэр хагалгаа хийх технологи, эрчим тэмцлэгийн унтуулгын технологи биш. Ер нь одоо юу гэдгийг тэр хэрхэн яаж хөгжүүлэх үү? За тэгэл одоо тэр катавр донорын асуудал гэж юу гэдэг ингээд ер нь тэр цогцоолонд авчиж ер нь хэрэгжүүлсэн гэж би бол ойлгодог шүү дээ. Тий. Хамгийн гол асуудал бол яг хуу энэ дээр зүгээр харамсалтай нэг зүйл бол эрх зүйн орчныг одоо бүрдүүлэх тогтолцоо нь айгүй сул яваад байгаа юм байна гэдгийг бол одоо монголчууд даяараа нийт даяараа харлаа шүү дээ. Тэрнээс биш яг анагаахын тэр тогтолцоог нь бол тэр хүн бол одоо Монгол улсад авчираад за ингээ нутагшуулсан нь бол үнэхээр одоо гайхамшигтай зүйл болжээ тийм ээ. Би бол бахархдаг шүү дээ. Өөрийнхөө үндэснийхээ скетнүүдээр тэр тусмаа яг үндсэндээ 90 оноос хойш одоо энэ арчлаас хойш энэ салбарт ажиллаад энэ салбарыг нөгөө нуруунд дээр үүрж яваа одоо энэ манай эмч мэрэгчлэнүүд байна шүү дээ. Энэ хүмүүс болохоор ерөөсөө бид нар бол хуучин зөвлөлт холбоот улсын школоор явж ирсэн. Тэгээд энэ мань өөрөө нэг бас хоцрогдсон школ байсан. Тэгээ энийг 2005 оноос хойш энэ олон хүмүүс шинчилсэн. Одоо дурдах юм бол бараг бүх эмчнэр тэнд ажиллаж исэн бүх эрдэмтэд. Тэгэхээр энэ хүмүүсийн гавьяагаар одоо Монголын анагаах ухаан гэдэг ямар ч тохиолдолд дэлхийн анагаах ухааны ямар ч байсан нөгөө төвшөнд бол ойртоод очсон хүн амынхаа төлөө, эрүүл мэндийн төлөө одоо тусламж үйлчилгээгээ үзүүлээд ажиллаж байгаа. Энэ бол бид нар бол яагаад гэвэл Монгол улсын үндэсний скетнүүд өөрсдийнхөө өмнө хүлээс үүргээ сайн биелүүлж байгаа гэж харж байгаа байхгүй. Энэ бол одоо яалтч чухал зүйл. Гэхдээ одоо
Зүгээр ингээд энэ эрх зүйн орчин бүрдээгүй ингээд ямарваа нэгэн зүйл дээр одоо ингээд асуудал ингээд гарлаа гэхэд эрүүгийн хууль заалтаар ингээд одоо юу гэдгийг тухайн хүнийг аллаа шийтгэхэд ингээд байх нь өөрөөр хэлбэл одоо олон улсын тэр ангаах ухааны практик, хууль зүйн практикт нөгөө хамгаалах ангаах ухаан гэдэг рүү шилждэг ийм тохиолдол одоо жишээлбэл Скандинавийн орнуудад бол гарч ирсэн гэж байгаа юм. Тэр нь юу вэ нөхөр эмч хүн ажлын байран дээр байжгаад яалтчгүй нөгөө давдшгүй хүчин зүйлийн улмаас тэр хүнийг аварч чадаагүй. Мэдээж одоо тэр хүн бурхан биш шүү дээ. Одоо аливаа зүйл дээр бол одоо тусламж үйлчлэгээ үзүүлнэ. Гэхдээ тэр хүнийг одоо ямар нэгэн давдшгүй хүчин зүйлийн улмаас ингээд аварч чадаагүй ийм тохиолдолд гараад тэр болгон дээр нь одоо тухайн үед ажиллаж исэн одоо юу гэдгийг хуулийн одоо сайд нь ч гэдэм үү эрүүл мэндийн сайд нь тийм хуульчлаад тэгээд тэр эмч нарыг ингээд ерөөхдөө гэмт хэрэгтэн болгоод ингээд шийтгэхэд байсан. Гэтэл энэний хор ашиг нь яасан гэхээр хамгаалах ангаах ухаанаар шилжиж эхэлсэн. Тэр яг хуу нөгөө бусад мөрөөр ажиллаж байгаа эмч нар маань хүн хэцүү тэр одоо өвчтнүүд рүү алдаж чадгаа болцсон. Яагаад гэвэл за энийг одоо энэ хүнийг ингээд эмчлээд хэрвээ одоо энэ хүн эмчилгээний үр дүн сайн авахгүй тий ингээд критикал бай нөхцөл байдал нь арилахгүй байх юм бол би ялтан болох юм байна. Тийм учраас би энэ хүнийг үзэхгүй ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээд өөрөөсөө түлхэж эхэлсэн, олдуулж эхэлсэн. Тэгээд нөгөө ард түмнийх нь эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар нь асар унсан байна. Маш их уналтанд ороод тэгээд эмч хийх хүн олдохгүй болоод тэгээд тэрийг өөрөөр хэлбэл одоо засаг залруулах дахиад л одоо төр засгийн одоо засгийн газар ч гэдэг юм уу тухайн парламентын хууль шийдвэрүүд нь өөрчлөгдөж иж засагдсан гэж. Гэхдээ маш урт 6-7 жилийн дараа 7 жилийн явцтай ийм процесс явагдсан гэж авах. Тэр чинь үргэлж авсан юм шиг бас ингээд зүгээр болчтгүй юм байна л да. Тэгэхээр тийм зүйл рүү бас орох уу гэсэн одоо имэйлт бас байгаа л юм л да. Одоо зүгээр энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд бол залуучууд болвол бас л одоо ялангуяа Z generation-ий те залуучууд бол биднийг бодвол үзэл бодол шал өөр болсон биз дээ. За ер нь бол ийм салбарт одоо баг ингэж хэцүү нөхцөл байдал байж хахаар өөр мэрэгжил сонгоод ажиллавал яасан юм дэр гэсэн. Гэхдээ бүгд биш л дээ. Ер нь бол зарим нэг одоо хүмүүсийн хандлага бол одоо сошиал орчин тиймэрхүү юмнууд хүмүүс уншиж л байгаа. Тэгэхээр энэ өөрөө эргээд бол анагаахны хөгжилд бол асар их хортой асуудал болчихж байгаа байхгүй. Сая одоо ингээл зөвлөгөө хийсэн. Тэр Америкийн одоо Америкийн нэгдсэн улсын том технологиг сурсан юм аа ингээл авчирж байна. Сэргэлэн багш багаараа явал одоо Европоос те одоо тэр технологиг сураад мэдээд авчираад за тэгэл одоо энэ асааны эмнэлгийн том багийг авчираад энэ том ажлыг эхлүүлэх чинь ямар их олон хүний олон жилийн нүүр их хөдөлмөр ингэж шингэсэн бэлээ. Тэгээ энийг одоо ганцхан одоо нэг хуулийн заалтаар ингээд бүр ингээд байхгүй болгоно гэдэг бол бас жоохон харамсалтай санагдаж байна. Юу гэдэг л ийм хөгжсөн орнуудад ийм хөгжсөн бид нар сурч байсан л да. Тэнд консент гэж юм байдаг, зөвшөөрөл гэж юм байдаг. Хэрвээ өвчтөн хагалгаа хийх, ямар нэгэн процедур хийх, эсвэл донорын консентэнд гарч зурсан бол энийг хизээч авчилцдаггүй. Шүүхээр авчилцдаггүй. Энийг ёс зүйн асуудлаар авчилцдаг. Хэрвээ зөрчил гарсан бол ёс зүйгээр авчилцдаг. Тийм байдаг. Тэгээ манайд болохоор бас нөгөө шинэ тулгуур хөгжиж байгаа улс хоёрдугаарт манай хуулийн өөрийнх нь нөгөө асуудлууд нь бас сайн болов төгс болоогүй. Тэгэн системүүд нь асуудал ийм болгон суулаад яг иймэрхүү алдаа гарч эхэлж байна. Тэгэхээр эн чинь нөгөө энийг бид нар засах ёстой гэдэг л одоо асуудалтай тулгарч байна л да. Тэгэхдээ хамгийн гол нь энд одоо тэр эрүүгийн хууль байна уу, зөрчлөө хууль байна гэдгийг аягүй сайн ялах хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл энийг ярьж байгаа тэгэхээр донор хуулийг чинь хэд батлаа шинжилсэн. Энэний төлөө чинь тэр одоо энэ асуудалд орсон байгаа юм чи өөрөө энэ хуулийн төлөө батлуулахын төлөө зөндөө ажилласан юм шүү дээ. Ягаад гэвэл хуультай байж ээж бид нэр ажил явах юм байна. Хуультай байж ээж энэ шинжилгээ хөгжих юм байна. Хуультай байж анагаах хөгжих юм байна гэдгийг мэдсэн учраас явж байсан байхгүй. Тэгэн чинь одоо ингээд нэгсний тодорхой нөгөө хуулийн хэрэглээний чинь асуудал юм уу, үл ойлголцлын асуудал ч юм уу, эсвэл нэг иймэрхүү байдлаас болоод энэ асуудал үүсч байгаа юм л да. Тэгэхээр энэ бол засагдах байх гэж харж байгаа. Тэгээ сая чин бүрэн гишүүн мөнх сайхан сайд эднэр чинь бас юм оруулж л багш байна тийм үү. Энэ чинь тэгээд
Гэхдээ хамгийн гол нь энийг маш сайн хэлцэж дахиж янзлахгүй бол дахиад асуудал үүсвэл дахиад эн чинь өөрөө эргэн хурдталд орно гэсэн үг. Тэгээд нөгөө түрүүн хэлээд байсан орж ирж байгаа шинэ технологиудаа болон орж ирж байгаа шинэ эмчилгээ онцлогооны аргуудаа бид нэр ингээд гацаачвал гэж харж байгаа байхгүй. Тэгээд дээр нэмээд эмчнэр маань иймэрхүү хариуцлага хүлээгээд ивэл нөгөө ажиллах эрч хүч нь буурна. Хүн амдаа нөгөө чанартай, найдвартай тусламж хүргэж чадахгүй болчихвол болов гэж харж байгаа. Тэр чинь бол хамгийн том эрсдэл шүү дээ. Одоо бид нар энэ амгаахын салбарт мэрэгчлэн болох гэж маш их урт хугацаа зарцуулж, маш их одоо хүч хөдөлмөр, оюуны одоо потенциалаа зарцуулаад ингэ байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээ одоо бид нар одоо миний зүгээс бол мэдээж хууль хүндэтгэлтэй хандж байгаа. Гэхдээ зүгээр нэг одоо айдас гэх юм уу одоо төгшүүртэй байгаа зүйл нь тэр одоо мэрэгжилт сайн мэрэгчлэтнүүдээ гадаад руу алдах эрсдэл өндөр болчихж байгаа. Эсвэл одоо тэр залуу хүний нөөцүүд маань бас одоо энэ мэрэгжлийг сонгохгүй тэг байх ийм эрсдлүүд бас нэлээд бол байгаа. Тэгэхээр одоо дэлхийн нийтээрээ бол мэдээж чиг хандлагууд бүгд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Жишээлбэл дэлхийн одоо зарим орнуудад бол одоо зарим чиглэлийн одоо эмчнэрийн асар их дутагдлалд орсон байна. Аюул дутагдлалд орсон. Залуучууд ингэ сонгохоо болчихсон. Тийм ээ. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл тэр таатай орчныг бүрдүүлэхэд ерөөсөө л хууль эрх зүйн нөхцөл чинь хамгийн чухал байхгүй. Бас нэг талаараа одоо мэдээж нийгмийн халамж цалин үйлсэхээс илүү эрх зүйн орчин бол одоо усаагаар мэтэл хэрэгтэй болоод байна л да. Одоо тэгэл энэ байдлаас чинь нийгэм болж байгаа одоо энэ байдлаас ахуулаад өнөөдрийн төвшөнд тэгэхэд 600 гаруй бүр 430 гаруй илэг тий донороо хүлээгээл та хизээ кадавр донор гарах бол гээд хүлээгээд байж ин гэдэг бол бас аимшигтай их тоо штэ тийм ээ. Харин тэгснээс нэрээ сая бас сэргэлэн багш танай тооны нэвтрүүлгээр орсон байсан. Тэгээд энэ дээр бол ер нь ерөөсө кадавр донор гараагүй гэсэн асуудал ярьсан байсан. Тэгээд одоо тэр нөгөө сүүлийн үед ерөөсө кадавр нөгөө нэг айхтар ингээд булжигнаад ингэснээс хойш бол гэхдээ энэ өөрөө айгүй эмзэг сэдв багхгүй юу? Энэ эмзэг сэдвийг аль ч орон бүх нууцлалаар явдаг байхгүй юу? Энэ хөгжсөн бүх орн. Хятад, Америк, Герман, Япон бүгд нууцлалтай явдаг байхгүй юу? Хувь хүний нууцлал гэж байдаг байхгүй юу? Монгол улс өөрөө замбрааг байгаа учраас энэ дээрээ болоод бид нэр амар эмзэг цэг дээрээ бид нар алдаа ичиж байгаа байхгүй юу? Яг тэгвэл хувь хүний эрүүл мэндийн нууц гэдэг чинь өөрөө хамгийн өндөр байдаг байхгүй юу? Тэг жишээлбэл компьютер дээрээс 5 секунд олдоход л хаагдчихад хувийн мэдээлэл эрүүл мэндийн. Энэ бол аюул том эрхийн асуудал байхгүй. Тэгээ Монгол улсад хүний эрхийн асуудал гэдэг чинь өөрөө маш толгомцсон асуудал байгаа. Тэгээ яагаад энийг би ингээд дахиад хэлчихвэ гэхээр хаана ямар эрхтэн гарах, хэн хариуцах вэ, яах вэ гэхээ бүгд нууцлалт явдаг байхгүй. А бид нар цөөхөн хүн амтай учраас бие биенээ тэр албан тушаал дээр энийг мэдж гэнэ гэж байгаа байхгүй. Яг үндсэндээ болохоор эн чинь өөрөө маш эмзэг тэгээд төрийн хамгаалтанд байдаг тийм систем байхгүй. Эн чинь нөгөө хүний эрхтний 8 хууль бус ангаах ингээл олон юм ингээд чирэх учраас эн чинь аюу төвхтэй байдаг. Энийг нөгөө манайхан нөгөө нэг өснөө одоо би юу гэж хэлэх вэ? Тэгээд яг үндсэндээ бол хуулийн нэтлэг хувь хүний өөрийн боловсролын төвшин гэл олон янзын юмнаас болоод ингээл нэг цэг дээр ирэл бүүн болж байна л да. Гэхдээ энийг бид нар бол засах байх гэж харж байгаа. Яагаад гэвэл засах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ Монгол улсад энэ шинэ технологи, энэ шинэ систем хөгжих ёстой. Хөгжиж бид нар урагшаа хөгжих ёстой. Тийм л байна. Одоо яг үүндээ бол бас нөгөө эмзэг мэдээлэл гэж яригдэн шүү дээ. Хүний эрүүл мэндийн эмзэг маш нууц мэдээлэл. Гэтэл одоо тэр гэмтлийн эмзэг дээр одоо асуулт ороод ингээд тархины үхэлтэй болоод тэгээд тэр нь тодорхойлогдоод ингээд одоо эрүүл мэндийн хөгжлийн төвийн эдис эрхтний шилжүүлэн суулгах зохицуулах албанд мэдээлээд ингээд арга гэртэн танилцуулаад ингээд хэр хуудсыг жишээлбэл ингээд нэг жишээл захын нэг хүн мэднэ гэдэг бол бас л одоо маш ноцтой асуудал байгаа байхгүй. Тэгээд энэс чинь болоод өөрөөр хэлбэл өнөөдрийн хүртэлх энэ одоо асуудал
одоо ингээд иврээд гарчлаа л гэж ойлгож байгаа ш. Тэгэхээр энийг бол бас тэрийг задлсан, тэр мэдээллийг задлсан байвал хуулийн хариуцлах ёстой хүлээдэг тийм ээ. Ийм зохицуулт хамгаалтууд хэрэгтэй юм байл гэдгийг бас яг энэ кейс дээрээс бол бид нар бас ойлгож байна. Дээрээс нь нөгөө Монгол улс ч ер нь буддын шашинтай орно шүү дээ тий. Тэгэхээр ер нь кадавр донорын хувьд шашин ер нь их нөлөөлдөг. Хүмүүс одоо эд эрхтний өгөхгүй тий. Би одоо харцангуй Монгол улс бол буддын шашинтай орно. Гэхдээ харцангуй монголчууд бол ухаантай хүмүүс шүү дээ. Тэгээ сая телевизээр тэр одгард лам ирж илээ. Өглөөгөлгөн дээд бол ийм байд юм а гэдэг нэг тайлбар өгч байгаа байхгүй. Монголчууд бол ухаантай учраас бие биенийг дэмждэг артан байхгүй. Ганц монголчууд ихэхгүй христийн шашинтай орныхан ч гэсэн юм байдаг. Ягаад гэвэл одоо жолооныхон үнэлхэн дээр би донор болно гэж өгсөн байж байдаг жишээтэй. Ер нь энэ ерөөсөө л эн чинь хүн төрөлтөн хүн гэдэг чинь ямар шашин, ямар үзэл суртал хэн байхаасаа үл хамааран чинь бие биендээ ингэж тусалж явд юм байна л да. Тэрийг бол одоорд лам бол аюул сан тайлбарж өгчлээ. Тэгэхээр бол буддын шашин бол энийг бол дэмждэг л гэж би харж байгаа. Таны саяны хэлсэн одоо жишээлбэл тэр хөгжиж гисэн тэгээд дээрээс нь тэр жолооных нь үнэлхэн дээр нь тэр мэдээлэл нь ингээд байж яадаг гэж тэгж штэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс юу гэж харж байна вэ гэхээр жолооны сургалтанд суугаад үнэлэх олоход нь тэр сургалтанд нь тэр одоо өөрөөр хэлбэл донорын тухай хичээлч гэдэг юм бас орцсон байж байгаа юм шүү. Тэр хүн мэдээлэлгүйгээр үнэлхэн дээр нь бичнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр манайх одоо жишээлбэл одоо ингээд 18 нас хүрлээ жолооны сургууль сурлаа гэхэд үгүй ядаж одоо тэн дотор одоо нөгөө анхан шатны амжуулах одоо суур анхан шатны тусламжийг үзүүлдэг хичээл зайлшгүй байж байгаа гэдэг байхгүй. Энэ одоо зам тээвэр арилцсан холбоо хөгжиж байна. Хаан ч гэл одоо гинти юм тохиолдол. Дээрээс нь саяны хэлсэн одоо тэр үнэлхэн дээр нь ингээд зоогоод өгчих юм бол одоо цаашаа жолоон сурж байгаа хүмүүс маань донор кадавр донор гэж юу юм бэ? Тэгэхдээ тэр чинь бол хувь хүний одоо өөрийнх нь сонголтын асуудал шүү. Тэр хүндээ тэрийг бичүүлэхгүй ч өөрийнх нь эрхийн асуудал. Тэ. Тийм учраас одоо жишээлбэл бас энэ зохицуултаа өөрчлөөд бид нар иймэрхүү нөгөө эрүүл мэндийн боловсруулах зүйлүүд дээр айгүйх анхаарал хандуулад явчих юм бол маш хурдан хугацаанд одоо хүмүүс маань ойлгодог болно асуудал засагдах юм байна л гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр жолооны үнэлэх олгодог, сургуульд явуулдаг, одоо жолооч болгодог энэ одоо эрх зүйн тогтолцоонд бас ийм суулгаад өгчээсэй тий. Тэгвэл айгүй хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд ганц жолооч гэлтгүй тий. Ер нь хүн болгонд л энэ амьлуулах суурь тусламжийн сургалтыг бас оруулах энэ 10 жилийн сургуульд ч юм уу их сургуульд ч юм оруулаад ингэвэл бас энэ чинь хүн болгон эрүүл мэндийн боловсрол дэвшлүүл тийм ээ. Арай өөр болох уу гэж бодож байгаа. Одоо жишээлбэл ингээд нөгөө онгоцонд нисэл явж байхад хаяа тийм тохиолдлууд гардаг шүү дээ. Эмч байна уу гэж ингээд асуудаг. Тэгээд өөрөөр хэлбэл хүний зүрх мууддаг, амьсгал зогсдог, зүрх зогсдог асуудал байдаг. Яг тийм тулсан юм дээр ч юм бол тэгээд бас ингээд тийм мэдлэгтэй халдах хүн бас ховор байгаа байхгүй. Тэгээд хөрхий тэднес чинь нэг агаарт явж байгаа учраас эмч нарыг л одоо хайж яадаг. Тэгээд яг хуу бас цөөн тохиолдлууд миний таньдаг эмч нар бас тийм тусламж өгүүлээд амьсыг авраад айгуу гоё одоо юу яжсэн хүмүүс байдаг шүү дээ. Ковидээр манай халдвартын чинь явж байгаад нөгөө тийм байсан тийм хэрж аваад тийм онгоцсон. Чинь аюу том юм ажил байхгүй тийм. Энэ чинь тэгээ тэр айхтар тэр цар тахлын үед тэгээ тэр хүмүүсээ зөөж явж явах явцтай халдвартын эмчнэр хүнээ их бариад аваад явж байгаа гэдэг чинь нөгөө хөрл мундаг байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйл ерөөсөө одоо бид нар 10 дугаар 10 жилийнхаа хичээлд л одоо нөгөө суур мэдлэг юу авдаг байсан. Яг тэрүүн шигээл одоо яг нэг салбар хичээл болгож л ингэж л явахгүй бол ер нь бол цаашдаа бол нэлээд төвхтөл болох юм байна тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролын тогтолцоог сайжруулад өгөөсэй л гэж бас хүсэж байна. Сүүлд би бас сонсон нөгөө донорын илгийг дурангаар тайрч хэлсэн гэдэг тийм. Тийм. Донорын илгийг дурангаар авч байгаа тийм. Энэ чинь асал шин технологи л орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ чинь угаасаа л донортой одоо хамгийн багаар утгад гадна талд нь том сорин үлдээхгүй дээр нэмээд доктор нь болохоор их наалдц үлдээхгүй л гэсэн хувь хүний нөгөө одоо нэг түрүүний ярьд эрхтний хадгалах гэдэгтэй л адилхан тийм технологи явж байгаа байхгүй. Донорын маань илэг ер нь буцаад дахиж 100% төлжин гэж байх уу? Байна. Тийм үү. Байлгүй хон чинь ерөнхийдөө нөгөө тэр наснаас авах уу? Ерөнхийдөө гайгүй. Тэгээ ер нь тэгээд нөгөө
дээр үед нөгөө Прометеус нөгөө Зевс бурханыг ингээд нөгөө илгийн яадаг мадаг гэдэг нэгэд домог явдаг грек. Ерөөсөө илэг өөрөөр нөхөн төлжөхтэй их сайн эргэтэн гэж үздэг. Тийм учраас эргэтний талдаж авах, тайрах энэ нислж өгсөн юм байна шүү дээ. Одоо нөгөө илэг хамгаалах бэлтгэлүүд гэж бас байдаг шүү дээ. Тийм. Тэднийг ер нь зүгээр эрүүл хүн уугаад илгээ хамгаалаад явна гэхүү ямар нэгэн асуудалтай усныхаа дараа. За илэг хамгаалах юм гэдэг нь болохоор гоцоо тэгээд фосфолипид болон витаминууд байдаг. За энэ болохоор бол илэг өрөвсцэн үед бол өрөвсцэн өөхөлцөн үед л хэрэгтэй. Тэрнээс эрүүл хүн энийг уух ямар ч хэрэггүй байхгүй. Тэр нь эрүүл хүн ямарваа нэгэн ийм тариа илүү уух нь дэмэл гэсэн үг байдаг. Ягаад гэвэл эн чинь бас л химийн бодис орж ирэл гэсэн үг шүү дээ. Тийм ба. Одоо линий хавдартай элэгч гэлтгүй хавдартай хүмүүс хүмүүс витаминыг ууж болно болохгүй гэдэг айгүй маргаантай асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл яг Монгол улсад элэгний хавдар зөнгөлөн тохиолддог гэдэг утгаараа би бас тань сууж байгаа. Энэ ер нь бол одоо энэ амин дэмүүдийг ер нь тэр хавдар туссан эсвэл хавдраа одоо мисл болон бусад эмчлэгээр эмчлүүлсэн хүмүүс ер нь хэрэглэх ёстой юм уу? Хавдар гэдэг чинь өөрөө юу вэ ер нь? Эсийн буруу ургалт ч тийм үү? Мутац. Тэг эсийн буруу ургалт ч тийм ээ? Тэгэхээр энэ дээр бүсийн буруу ургалтыг тижих заавал витамин шаардлагатай юу? Нэгдүгээр. Хоёрдугаар бидний бас сайн мэдэхгүй байгаа янз бүрийн нөгөө тангууд, эмийн ургамлууд байгаа шүү тийм үү? Бас эдгээр ч ямар үйлчлэгтэй байгаа юм бэлээ бас мэддэхгүй. Тэгэхээр энэ чинь бас асуудалтай байдаг. Тэгээ манайд бол голцоо тэгээд хавдар бол эрт үедээ уншигдахаас илүү голцоо хожим үедээ уншигдаад байдаг байхгүй. Тийм болохоор энэ чинь бас их төвхтэй байдаг. Хэрэглэхгүй гэдэг. Голцоо хожим үедээ уншигдаад байгаа учраас энэ хэрэглэх шаардлагагүй гэж үздэг. Тэгээд эрт үед уншигдвал хавдар 100% үдэж байгаа үстэй. Ямар ч хавдар тийм үү? Илүү сайжруулж. Голцоо нөгөө уншлагоо энэтрээсээ бодоод хожим уншлагч. Тийм учраас нөгөө одоо нөгөө эрт илрүүлэг гэдэг нэг явж байгаа шүү дээ. Энэ чинь хуулиар батлагдсан шүү дээ. Монгол улсын хуулиар. Тэгээ энэ хуулиар батлагдсан. Энийг батлагдсанаар бол эрт илрүүлгээр бол бас олон хүн эрт үедээ хавдраа уншлуулад идгээд байгаа. Тэгэхээр энэ хөгжсөн орныхан чинь голцоо юм хуультай. Яг гэвэл энэ эрт илрүүлгийн хуультай, эрт уншлагын хуультай тэрийгээ хэрэгжүүлдэг учраас хүмүүс нь эрт уншлагтаад идгээд байгаа. Тэрнээс бол яг адилхан шүү дээ. Герман хүн байна уу, Америк хүн байна уу, Япон байна уу адилхан 50-60 нас хүрэхээр хавдрын үүсч яадаг. Хавдар үүсч яадаг. Тэгэхээр тэрийг эрт үедээ уншлаад идэх чигээр тэд нар маань эрт илүү урт удаан насалж байгаа байхгүй. А манайхан бол орцсонгой тийм юмд орохгүй байжгаад хожим уншлагч байдаг. Харин одоо ингээд бас энэ хуультай болцсон эрт илрүүлгийн програмтай болцсон учраас монголчууд ингээд ороод байгаа учраас ямар нэгэн байдлаар сайжрал гарч байгаа. Сүүлийн 2 жил бол сайжрал гараад байна. Энэ бол өдөртөө гарчдаг юм шиг дөрөв 5-аас 10 жилийн дараа харна. Тэгээ ингээ харахад бол ерөнхийдөө монгол хүмүүсийн амьдралын чанар болон урт насталт бол нэмэгдэж байгаа гэж ойлгож байна. Тэгээ сүүлийн жилүүд нөгөө хавдрын тоо нэмэгдээд байна гэд ингээд яригадаад байгаа хгүй. Айдас байдлаар ингээд. Гэхдээ би яг таны ярьж байгаатай санал нэг ба. Нөгөө эртэлрүүлгээр идэвхтэй онцлогдож байгаа тоо нэмэгдээд байгаа хгүй. А хоёрдугаарт технологи сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө тэрийг оншилж байгаа, илрүүлж байгаа одоо лабораторийн болон дүрс онцлогооны технологиуд нь илүү нарийн сайжраад эхлэхээр эндоскоп байна. Ингээд эхлэхээр нөгөө оншилж байгаа тохиолдлын тоом нэмэгдээд байгаа хгүй. Тэгэхээр энийг бас ялгаж салгаж иргэд маань ойлгохгүй дандаа хавдрын өвчлөл ингээд амар ихсээд байна. Яг дэлхийн статистиктэй бол манай хавдрын тоо бол дундаж юм билээ шүү дээ. Дундаж. Одоо ингээд эртэлрүүлэг сайжраад ирэх юм бол энэ ч бол доошлно. Яг уу хожим үед онцлогтод нас орж байгаа тохиолдлын тоолгоор л жоо өндөр яваад байгаа хгүй. Тэрнээс шил бас энэ олон эмч мэрэгчлэнүүдийн олон жил ажилласны хүчинд бол яг дунджаар явж байгаа. Дэлхийн дунджаар явж байгаа. Харин хожим онцлогдсон хүндрэлийнхаа тоогоор л жоох асуудал. Тэртээ тэргүй нөгөө юу яаж байгаа юм гэж бол байхгүй шүү дээ. Хавдрын өвчлөлийг бүр байхгүй болгоно гэж бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь нас баралт багасж өөрөөр хэлбэл нөгөө идэвхтэй амьдралын одоо чанар сайжрах асуудал ерөөс хамгийн чухал юм байна шүү дээ. Ер нь бол сайжирна. Би сайжирна шаардж байгаа. Саяхан эдгээр жилийн бол манайхан тэд байлаа гэж ярьсан. Одоо ингээд зүгээр л бид нар нөгөө хүндэрсэн нас орсон хүнийхээ тоглолт их өндөр болгож анхаарал хараад болохос яг дэлхийн статистикийн дунджийг харахад нөгөө Монгол тохиолдож байгаа хавдрын тоол дунджаар явж байгаа юм байна.
Гэхдээ бид нар тэр хүндрэл рүү, тэр нас уралт руу хүрэхгүй байх нь л одоо бидний гол зорилт байхгүй. Харин тийм баг л та. Одоо 10 гаруй жилийн өмнө хожим үе шатандаа онцлогдож буюу одоо 3-4 дугаар үе шатандаа онцлогдож байгаа. Сонирхолтой тохиолдолд хар тавдрын өвчлөлийн хувь 75, 78-аас дээш байсан шүү дээ. 10 хэдэн жилийн өмнө. Одоо бол 65 руу орчод байна шүү дээ. Тэгэхээр чи сайн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө 1-2 дугаар үе шатандаа онцлогдож байгаа хувь нь өсөөд хожим үе шатандаа онцлогдож байгаа нь буурч юм гэсэн. Тэгэхээр эрт үед нь арга хэмжээ авчиж бид нар одоо Монголын одоо юу гэдгийг эмнэлгүүд тэгээд дээрэс нэмж мэрэгчлүүд бол одоо хангалттай одоо тэрийг арга хэмжээ авах чадамжтай болчиход байгаа байхгүй юу. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бас нэмж хэлэхэд одоо хавдрын өвчин гэдэг бол одоо тэгж тодорхойлсон байдаг шүү дээ. Архаг явцтай, ужиг, тэгээд тавилан муутай өвчин гэж одоо дээр үед хичээл заалгаж ирсэн. Одоо одоогоос 20 гаруй жилийн өмнө тэг заалгаж ирсэн. Одоо энэ тодорхойлт ч бас өөр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ганц эмнэлгийн мэрэгжилтэн энийг бол одоо эмчилдэг асуудал биш. Нийгмийн өвчин болчихж байгаа байхгүй. Тэр хүний өөрийнх нь одоо амьдралын хэв маяг, тэгээд дээрэс нь тэр хүний одоо гам дэглэм, ар гэрийнх нь тэр эмчлүүлж байгаа хүндээ одоо зарцуулж байгаа одоо юу гэдэг хайр халамж шинэрэл тэг алан толын нийлжиж энэ өвчнийг өөрөөр хэлбэл одоо давж гарах тэгээд эдгэх юм асуудал байгаа. Тэгээ манайхан болохоор ингээд нөгөө хаалгааныхын явцад нөгөөх чинь хүн хаалгаанд орсон гинэ гэл нэг бужигнж өгөөл тэгээд дараа нь тэр хүн сайжраад эмнэлгээс гарсан ч байсан заримдаа ингээд орхичдаг асуудлууд бас байдаг. Мэдээж одоо ар гэрийнхаа хүнд халамж хайр одоо тавьдаг хүмүүс бишгүй л байгаа л да. Гэхдээ бол бас дараагийн одоо асуудал айгүй чухал юм байна л гэж би ойлгосон. Ялангуяа одоо хавдрын мэс имчилгээ, хим имчилгээ, туяа имчилгээ, одоо сүүлийн үед бол системийн буюу байн имчилгээнүүд бол нэлээд дэлхийн нийтлүүлж байгаа. Нэг жоохон глобал юм хэлчихвэл. Яг юм байдаг шүү дээ. Одоо манайх ч агаарын бохирдол, хөрсний бохирдол айгүй өндөртэй орно шүү дээ юм уу? Хэрвээ бид нар агаарын бохирдол, хөрсний бохирдлоо бууруулж чадах юм бол одоо бидний амьсгалын замаас авах халдвар болон хоол уусралх замаас авах халдвар 70% буурах юм байна шүү дээ. Тийм бол тийм сүр өвчтэй, харга өвчтэй болохгүй байхгүй. Тэрийг яаж хийх вэ? Ерөөсөө энэ гэр хорооллыг орон сууцшуулаад тэгээ нэгдсэн бохирын системтэй нэгдсэн юу гэдэг нь одоо ус одоо захиргаанд ингээ болгоод гэх юм бол эхлээд агаарын бохирдол буурчин. Дагаад хөрсний бохирдол буурчин. Тэгэхээр энэ нөгөө халдварт өвчнүүд маань буурч байхгүй. Эний жишээ өгд юм л да. Гонконг, Сингапур их угаасаа хоёулаа дээр үед загасчдын суурилд байсан шүү дээ. Тэр үед бол тэр субтропикийн өвчнүүд энэ халуун орны халдварт өвч аюул их байдаг байсан юм байна. Тэгээ тэдний удирдагчнаар нь болохоор ерөөсөө тийм нэг нийтийн уран сууц гэдэг шиг асуудлыг шийдэж өгсөн юм бэл. Тэгэл 30 эхний жил 30 тэгэл 5 жилийн дараа 70% халдварт өвчнөд буурсан гэж үздэг. Надад нэг Гонконгийн профессор ярьж ирсэн. Тэгээд буурсан чинь суур өвчтөн хүмүүсийн тоон айгүй багассан гэдэг. Тэгэхээр энэ бол төрийн хэмжээнд бас энийг цогцоор харах хэрэгтэй юм бэл. Тэгэхээр нэг одоо нэг нийгмийн эрүүл мэнд гэж яриад агуунцэндээ болохоор одоо би ярих юм бол нэг жоохон хазаагалчаад энэ цахилгаан станцуудаа бариад их усруудаа шийдээд тэгээ усныхаа асуудлыг шийдээд тэгээ нэгдсэн бохирын систем нэгдсэн сангигэнтэй болчих юм бол орон сууцтай болчих юм энэ хүмүүс чинь өссөн өсөөг эрүүжээд явчих юм байна л гэж харж байгаа байхгүй. Одоо энэ нийт гэр хороолт байгаа одоо байгаль руу шингээд модон жарлангууд байгаа шүү дээ тий. Энэтэй холбоотой одоо жишээлбэл зам болохоор үер боллоо гэж ингээл гарч ирдэг. Энэ одоо магадгүй бас одоо хеликобактер буурахгүй байх том шалтгаан болох уу? Болж болно шүү. Хеликобактерээс илүү халдварт шар А гэдэг чинь тэр халдварт шар А гэсэн тэгэл өвдөж гэсэн үг байхгүй. Нэг удаа илгээ гэмтэйг л авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл байн гидсний халдварт өвчнөд гараад эн чинь асуудал ингээл үүсдэг л байхгүй. Эн чинь тэгэхээр чинь суур өвчтэй болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг арилгачих юм бол энэ багасаад ирэх юм бол гайгүй болчихно. Тэгээд дээр нэмээд өвлжөнгөл ингээд хүүхд таниа түрэл эсвэл ингээд бүгдээрээ бөхшүүлэл ханиагаад явна. Агаарын бохирдлол асуудал асуудал шин. Энэ арилчих юм бол яах вэ? Ядаж хүүтэн ч гэсэн хүн яаш та нөгөө айхтар бохирдлоосоо олчгаар ханиа төрлөхэд ядаж хөнгүү үрнэ шүү дээ. Тийм ээ мэдээж ханиад хаасаагүй байна тэгэл хөнгүү үрнэ. Тэгж боддог. Одоо ингээд харахад бол үндсэндээ хэдэн жилийн дараа бол манайд бол амьсгалын замын халдварын асуудал бол жоохон нэмэгдэх байх гэж хараад байгаа байхгүй. Ерөөсөө
Энэ ерөөсөө л энэ орчны бохирдолтой холбоотой. Тэр Гонконг профессор ярьжсэн байхгүй. Нэг хүнд нэг 40 м квадраттай нэг өрөөрөө л хөгжсөн гэж. Тэр нэгсэн чинь ороод унтна, усанд орно. Тэгээ жоохон хоолоо хийж идэх боломжтой гэж аахгүй. Гэсэн хүн чинь нэг өдөржин ажил хийдэг хүн чинь орой ирээд унтт юм байна. Тэгээ өглөө явахдаа нэг жоохон юм идвэл идээ тэгээ усанд ороод явдаг. Ингээд ирэхэд соёлжоод ирэхээр нөгөө халдвар төвчин ч өөр бүр арилцсан гэж аахгүй. Үүнтэйгээ багсна. Яг тэр шиг болох хэрэгтэй юм бэл. Манай нөгөө Монголд болохоор илэгний одоо хавдрын өвчлөлийн шалтгаан нь одоо яг юунаас байгаад байна? Сүүлийн үед болохоор одоо эн чинь бол яг ингээд онороо гэж тэгээ 90-ад оноос хойш вирус вирус л багхгүй. Вирус л энэ тий. Вирусоо одоо сүүлийн үед одоо арх гарч ирж байгаа байхгүй. Өөхлөлт бас энэ одоо хүмүүсийн тархалт. Харин тийм чинь амьдралын хэм маяг өөрчлөсөн холбоотой өөхлөлт чинь бодис солилцооны өвчин өсөж байгаа. Тэгээд дээр нэмээд манай энэ архины асуудал гарч ирж байгаа. Архины хэрэглээний асуудал ч өөрөө багсааг байна архины хэрэглээ. Үгүй энэ чинь стандарт уултаас илүү байгаа шүү дээ Монгол хүн чинь. Нэг 50 грамыг өлөгч 24 цагтаа задлдаг гэдэг шүү дээ. 50 грамм цагаан арх. Ийм хөвдөг үлээ 100 грамм вино гэдэг. Яг энэ чинь нэг 7 хоног дуух хэмжээ гэж байдгийг. Тэгээ энэ чинь нэг глас вайн, нэг хондог цагаан арх, 25 грамм виски гэдэг ингээд авдаг. 0.33 пив. Энэ стандарт уултнаас л хэтэрхээр илэгний асуудал үүсээд бодис солилцооны асуудал үүсчихдээ. Арх гэснээс одоо Монгол хүмүүс юм уу Аз хүмүүс тэр нөгөө архины спирт, этанолын спиртийг заддаг фермент нь бага байдаг гэсэн тэр талаар та хэр судалгаа дээр үед Цэрэндэш багшийн судалгаагаар ерөнхийдөө Монгол хүн бол 85% гэдэг байхгүй. Монгол хүн амын 85% нь бол энэ арх задлах ферменттэй гэж үздэг. Славян бол Кавказ үндэстэн гэж ярьдаг, Кавказ гэж ярьдаг цагаан арснууд 100% гэж үздэг. Тэрнээс бага. Тэр манайх бага л гэсэн үг байхгүй. Алкогол дэгдрэг наасаа гэдэг фермент тий. Одоо нэг Европын албаны улсуудад C вирус бол байхгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ юутай холбоотой? Манайх сүүлд вакцины хийлгэсэнтэй холбоотой гэсэн үг. Үгүй угаасаа C вирус байж байгаад одоо C вирусны идэгдсэн гэсэн үг байхгүй. Тэгэхдээ C вирус чинь доохын вирустай адилхан ерөнхийдөө ижилхэн бүтцтэй учраас C вирустэй хүнийг доохтой гэж хардаг байхгүй. Тэгэхээр чинь барууны оронд C вирустэй ингүүл HIV-тэй үнтэй адилхан хардаг байхгүй. Тэгэхээр чинь асуудал гэсэн үг байхгүй. Тэднийхний онцлог нь тэндээ, манайхны онцлог нь эндээ байхгүй. Нөгөө халдварынх нь их усвэр багасахгүй, тоон багасахгүй байгаа учраас өөрөөр хэлбэл тархах эрсдэл нь өндөр байдаг. Тэгээ Европ жишээлбэл тэр одоо өөрөөр шалтгаан харьцангуй бага болохоор тархах одоо эрсдэл нь тэр тэрийг дагаад бага байгаа учраас ер нь бол яг С вирусээр халдварлах эрсдэл тэдний л бага л гэсэн үг л хэлэх гээд байна л да. Одоо жишээлбэл түрүүн хэлсэнчлэн одоо бэлгийн замаар халдварлах боломжтой. Бусад одоо мэдээж дамжих замууд байж байгаа шүү дээ. Гэхдээ яг шалтгаан буйхын одоо халдвар авсан хүн харьцангуй бага байгаа байхгүй. С вирусын халдвар авч байгаа шалтгаанд нэгдүгээрт нь тэр нөгөө бэлгийн замын халдвараас гадна харт амгч гэдэг зүйл байхгүй. Харт амг хэрэглэдэг хүмүүс чинь нөгөө шифрээс хэрэглэдэг. Тэгэх чинь манай тэр нь харт амгч биш манайх чинь гэрээрээ шифрээс хэрэглэсэн дээс байхгүй. Нэг удаагийн тариур байхгүйтэй холбоотой тийм ээ. Тийм. Боцлогтой байсан үстэй тийм. Тийм. Тэгэхээр чинь эн чинь тийм онцлог гарч байгаа байхгүй. Тэр аюултай байгаа үстэй. Орцоор баг амжуулж хэрэглэдэг тийм. Тэгээд урд үзүүрийг ингээд ирэлж мэлж жагаад ингээд хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр нөгөө БЦ вирус чи өөрөө тэсвэр их өндөртэй юм шиг байна л да тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр зүгээр 100 градус буцлахад бол тэр баг одоо нэг ариутгал болж чадахгүй хэмжээ тэгээ байж идэг. Тэгээд ерөнхийдөө хатаасан цуснд сар амьдрах тийм чадвартай вирус аюул өндөртэй. Тэгэхээр чинь өөрөө халдварлах эрсдэл өндөртэй гэсэн үг байхгүй. Бид нар нөгөө ходоодоо дурандуулж ходоодоо ямар байдгаа мэддэг штэ. Тэгэхээр нөгөө ходоодны дурангийн бас ариутгалаас хүмүүс сүүлийн үед айгүй их вирус авч ийн. Ер нь жил болгон үзүүлэгч нь бас дэмий юм байна гэсэн нэг тийм ташаа мэдээлэл. Яг Монгол улс эрүүл мэндийн яамнаас журам гаргасан. Одоо би магтахгүй 460 жил марччихаа. Тэрүүгээр болохоор дурангийн ариутгалын асуудал байна. Тэр яг тэрүүгээр явах юм бол ямар ч асуудалгүй. Ерөнхийдөө энэ харьцангуй энэ том эмнэлгүүд энэ том хувийн хвшлийн эмнэлгүүд бол улсын том эмнэлгүүд бол яг энэ стандартыг мөрдөж байгаа. Тийм болохоор халдвар авах магадлал байхгүй гэсэн үг. Одоо сүүлийн үед бас нөгөө хувийн жижиг дурангууд гарч ирж байна.
Тийм ээ. Энэ чинь бас нөгөө бас салбар авах эрсдэл гарч ийн гэсэн үг байхгүй. Бас энийг бас анхаарах хэрэгтэй юм байна. Бид нар хотоодоо бол тэгээд дурангаар одоо харчиж जैन тий харуулад ямар байгаа мэдчихэж Хотод гидсээ тий. Тэгэнгүүт илгэн дээр болохоор бид нэр эхоогоор эхлээд харуулад алаа тасаатаа үзүүлчихэд л ер нь болох уу? Илгээ ер нь ямар шинжилгээ илгэний биохимийн шинжилгээ гэж байдаг. Энд чинь нөгөө хэд хэд үзүүлэлтүүд байдаг. 7-8 үзүүлэлт байдаг. Тэгээд эхо байж байгаа. Эхо бол хамгийн анхны шинжилгээ байхгүй. Тэгээд бол маш сайн мэдээлэлтэй шинжилгээ байхгүй. Тэгээд маш сайн мэдээлэлтэй шинжилгээ. Биохимийн шинжилгээ байж байгаа. Тэгээд вирусын маркерууд байж байгаа. Ингээд ерөнхийдөө одоо бол ерөнхийдөө тийм нэг стандарт руу болцсон юм. Тэгэхээр энэ бол аль ч эмнэлэг дээр нэг иймэрхүү юм хийхэд бүгдийг ингээ гаргаад өгч. Ягаад нөгөө эхоогоор хараад илгэдийн өөрчлөлт байхгүй. Гэтэл нөгөө нэг лавшруулсан шинжилгээ буюу APF-ийн зүгээр тэгсэн мөртлөнгөөс нөгөө PFK2 гэдэг шинжилгээ нь өндөр гараад байна гэсэн айгүй их асуудалтай хүмүүс бас нөгөө энэ тэдгийн групп дээр яваадсан. Тэрэнд хариулт өгвөл энэ чинь PFK уургал да. Тэгээд хэр барагтай бол өсөд байхгүй. Авдрын нэлийн томорсон тохиолдол үүсдэг байхгүй. Тий. Сүүлийн үед нэг зарим шинжилгээнүүд нэг жоохон тийм өөрчлөлт гараад байгаа. Би бол зарим лабораториудын нөгөө тохиргооны асуудал байдсан болов гэж хараад байгаа. Тэгэхгүй бол яг надад биш. Би бас нэг 2-3 тийм сандарсан хүмүүстэй таарсан л да. FPF-ийн зүгээр, тэгснээ эхоогоор харахаар бас зүгээр, алаа тасаатан зүгээр. Тэгсэн мөртлөө PFK2 нь маш өндөр гарч байна. Ер нь хавдрын маркер гэдэг үзүүлэлт шинжилгээ бол өөрөөр хэлбэл хавдар илрүүлэх шинжилгээ нэг талаар бол бас биш байхгүй юу? Тий. Энийг юун дээр илүү их ашигладаг вэ гэхээр яг хавдар болоод нотлогдсон, тодорхойлогдсон. Илгэн дээр л ярил л та тий альфа, бета, протеин, бифка. Тэгээд яг илгэний хорт хавдар, илгэний эсийн хорт хавдар гэдэг онцлогдсон хүмүүстээр үзээд эмчилгээний дараа үздэг хяналтын шинжилгээ илүү их мэдээлэл авах боломжтой. Тэгвэл тэр хүмүүст бол дахиад өөр шинжилгээний газар өгөөл гэж байна. Тэгэхээр одоо жишээлбэл сая бас зүйл хэлсэн. Ер нь эхо бол айгүй их мэдээлэл өндөртэй, тэгээд хор багтай, эдийн засгийн хэмнэлттэй айгүй сайн шинжилгээ байхгүй. Эхогоор шинжилнэ. Урьдчилсан байдлаар эхогоор одоо жишээлбэл шиж тэмдгийн тогтоод дараа нь одоо тоцчтой компьютер томографи юм тоцчтой ямар шинжилгээ ингээ хийгээд явах нь шүү дээ. Мэдээж энэ дотор бол юугаа илгэний биохимийн шинжилгээ хийн. Тэгээд энийгээ батлахын тулд хавдрын маркерын шинжилгээ өгнө. Тэгэхээр эход харуулаагүй, дүрсийн шинжилгээ хийлгээгүй мөртлөө маркер ганцхан хийлгчээд энийг хавдар илрүүлж яах гэвэл бас өрөөсгөл асуудал болчихж байгаа. Ийм алгоритм байхгүй, онцлогооны алгоритм байдаг. Ингээ шат шатаар явдаг. Энгүүл тэгвэл ингэн гэсэн юм байдаг. Тэрийгээ явж байдаг байхгүй. Тэгэхгүй тэгээд нөгөө янз янзын мичэдэг бодлоод гүгээд идэх юм байдаг. Тий. Тэгвэл нойр булчирхай хувьд одоо архагцсан нойр булчирхай гэл нөгөө гүйлгээл хүмүүс яваад идэг штэ. Өдөрт нэг 2-3 удаа гүйлгээл гэтэл тэрийгээ тоодгүй тий. Тэгэхээр нөгөө бас л дүлэн эргэтэн гээл тий. Тэгэхээр одоо яг ямар шинжилгээг өгөөд ямар үед нь бид нар үзүүлэх хэрэгтэй юм бэ? Нойр булчирхайч өөрөө юу л та. Нөгөө энзимүүд ялгаруулж яадаг. Тэгээд дотоод энзим гэдэг нь болохоор хоол усруулах, уурыг задлах, нүүрс ус задлах, өгц задлах. Энэ алдагтаад ирэхээр л нөгөө юу үсч эхэлдэг. Нөгөө гүйлгэл суулгалт ингээд юм занцуулдаг болж ирдэг. Ерөнхийдөө нойр булчирхайн өрөвсөл гэдэг бол ерөнхийдөө хоол ундтай холбоотой, арх дарстай холбоотой үүсдэг юм шүү дээ. Сүнсний чулуутай холбоотой. Иймэрхүү нэг асуудлууд байвал тэгэл үүсээд байна гэсэн үг байхгүй. Тэгээ манайх сүүлийн үед нөгөө эход дээр харчаад жоохон цайрчиж нойр булчирхай гэдэг хэлээд байхгүй. Таран үнд ч гэсэн эхон дээр нойр булчирхай цайрч харагддаг байхгүй. Тэгэхээр тийм таргалцсан тийм нойр булчирхай жоохон өгөлцсөн гэсэн. Тэгэхээр нөгөө тавихаар нөгөө хүмүүс би бүр нойр булчирхай өрөвсөлтэй байна гэж бодож эхэлдэг байхгүй. Тэр чинь бас яг нойр булчирхай өрөвсөл гэдгийг чинь тавихын тулд нэлээд олон шалгуурыг гаргаж иж тавьдаг байхгүй. Тийм байдаг. Та тэгвэл нөгөө нэг би яг шал өөр талаас нь асууя л да нөгөө хоол зүйн хувьд би бинийгээ одоо дэмждэг ч юм одоо нөгөө цус ялгаруулалтанд бид нар өөх сайн тий идэх ёстой гээл тий тэгээд тостой юм идэх ёстой тэгэхгүй бол нэг бол шал өөр тий одоо юу гэдэг нойр булчирхайнд бол өөх тостой юм муу байдгаа би бинийгээ ингэж ийм байдаг л да одоо сүүлийн үед нөгөө хүмүүс чинь ингээд тэр сайн ингээл янз янзын ингээд нэг явуулдаг байхгүй ерөөсөө нүүрс ус өөх тос уураг тийм ээ минералууд витаминууд эдгээр ч өөрснөө ийм яг юм зохистой хэмжээтэй байдаг хүнд орохдоо тэрүүгээр л хооллоод их юм бол ямар ч асуудалгүй байхгүй. Одоо нэг гэр зөвлөмж гэдэг байгаа шүү дээ Монгол те гэр зөвлөмж гэж байгаа. Яг тэрний дагуу ингээд яг хүн харьцангуй юу байхгүй.
өвдөх нь бага байхгүй. Юунд бид нар чи өөрснөөсөө хоолноосоо болоод өвдөд байгаа юм шүү дээ. Яг тэгэхээр зарим үед ургийн ачааллын нэг хэсгээл, зарим үед нүүрс усны ачааллын нэг хэсгээл, зарим үед юу гэдэг өг тосны ачаалал гэсэд ингээд энэсээ болоод өвдөд байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас би бол юу гэж бодож байна гэхээр энэ бас бид нар нөгөө яг үндсэндээ капиталист нийгэмд ороод нэг 30-аад жил болж штэ. Хуучин социалист нийгэм гэсэн яг социалистч байсан ч юм уу, гүү ч юм уу. Тэгээд өмнө нь болохоор нүүдэлчин л байсан тийм үү? Тийм. Тэгээ 50-60-аад оноос эхлээд монголчууд нэг суурин байдал руу орж ирж штэ. Тэгээд сүүлүүд 90-аад оноос хойш маш их механик нүүдэл орж ирж штэ хотор. Үүнтэй холбоотой ингээ нөгөө хотын хүний хоолны соёл, нүүдэлчний хоолны соёл гэдэг чинь өөр байхгүй. Гэтэл бид нар чи өөрснөө өвгдөөцсөн нүүдэлчин байхгүй. Тэр нөгөө нүүдэлчний хоолны соёл нь биднээс салж өгөхгүй байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө тийм учраас эн чинь нөгөө суурин соёл иргэн тэрийг бүрэн зарцуулдаг хоол унд байх хэрэгтэй байтал бид нэр нөгөөхө зарцуулж чадахгүй үлдэгдэлтэй л явж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод өвчлөөл, таргалал, хоолны янз янзын асуудал гараад байгаа байхгүй. Би бол тэгж харж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө бас нэг жоохон 2-3 үе өнгөрөхөөр нэг жоохон хоцчих болоод ирэхээр ядаж хоолоо зөв тохируулаад идчихдэг. Тийм ээ, хоолныхоо орц найрлагыг ч гэсэн зөв зохицуулаад идчихдэг. Тийм л болж эхлэх юм шиг байна л да. Одоо жишээлбэл бид нэр өвөлөхөд бүгд ид шивэлддэг үстэй. Тийм шүү. Махаар. Тэ? Тэгээ эн чинь тэгэл удаашруулж идэж яах нэг үгдгүлээ. Хуучруулж идэж яах гэсэн утгатай үстэй. Хоршуулж идэж. Хуучруулж эн чинь бас нэг одоо хавдрынхаар нэг афлотоксин үүсгэх процесс явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд байгаа. Тэгэхээр энэ суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил рүү одоо ингээд шилжиж байгаа юм нэг цаг үед нэмэрхүү юм явах юм шиг л. Тэгээд зарим нөгөө хоол зөөвчнөр, зарим юм би бол зөвлөж хардаг. Иймэрхүү зөвлөгөөнүүд үнэт ард түмэнд өгөөд тэгээ ерөнхийдөө бүгд ийм байх хэрэгтэй гэдэг талаас нэг айтехийн нэг зөв одоо нөгөө эрүүл мэндийн боловсрол гэдэг чинь тийм өхөн зүгээр юм бэл. Тэгвэл гайгүй болно. Хооллолт яг сая ярьсан нийлээ маргаантай асуудал л та. Тэгэхээр яг зөвөр яг ингээд нөгөө юугаа харах юм бол ерөнхий агуулгаар нь харах юм бол нөгөө цаг агаар экологийн одоо газар зүйн байршилтай холбоотой бүр ингээд бүр дээр үесээ ингээд уламжлагдаад ирсэн нэг тийм онцлогуд байна. Жишээлбэл дулаан орны хүмүүс бол нэг ногоо голцоо, загас, далайн бүтээгдэхүүн хэрглэж идэг гэх юм. Тэгэхээр тэр орчин цаг агаар одоо газрын одоо өндөр нам юмд тохиролсон бас нэг тийм юм байшгаа, юм бүлэг юм. Манайх жишээлбэл зөвхөн нүүдэлчин гэдэг утгаараа бас одоо буруу юмаа гэдэг агуулга бол бас би байж болохгүй гэж харж байгаа. Яг үгүй тэр хэрглэж байгаа хоол хүнсний өөрөөр хэлбэл зарцуулах калори тэгээд дээрэс нь юу хэрглүүл одоо энэ улиралд хэрэгтэй юм бэ гэдээ бүр ингээд бас манай дээр ард эртний үг дээдч бол ухаантай хүмүүс байсан учраас өвөл яг нь одоо хэрглэх хадгалах арга нь буруу байсан гэх юм уу одоо нэг идэж бэлтгэн гэдэг чинь өөрөөр хэлбэл нөгөө өвөл энерги олж авах те дулаан калори энерги олж авна. Зундаа цагаан идэ голцоо идэх гэдэг чинь дулаан орцсон учраас тэр их энерги мах хэрэггүй гэдэг утгаараа бас өөрөөр хэлбэл хөнгөн хоол хэрэглээд ингэ явж исэн. Тэгэхээр тэр ерөөхдөө агуулга нь бол айгүйх зүйл санагддаг шүү дээ надад бол. Угаа тэр зөв. Тэгээ хамгийн гол нь одоо ингэсэндээ бид нар чинь юм байхгүй. Тэр үед хүмүүс ч ингээд өвөл голцоо махатай 100 ингээд цагаан идээд ингээд тийм ээ. Аль болохоор таргалахгүй нэг хагас үсгэлэн байдалд явуулсан байхгүй. Тэр зүв байсан байхгүй. Гэхдээ одоо бид нар чинь яг үндсэндээ нэг суурин амьдрал руу ороод ирчихээр жилийн 4 үлрэл ингээд янз янзын хоол идээд ингээд байгаа байхгүй. Энэ мань өөрөө бас зарим үед бид нарт болохгүй байна л гэсэн юм харуулдаг байгаа байхгүй. Ямар сандаа бүгдөө илүүдэлжинтэй болцсон. Тэгээ бүгдөө одоо нэг биеийн жингийн индекс буюу хэвийн барих тухай яриад байгаа байхгүй. Яг үндсэндээ болохоор бол биеийн жингийн индекс нь хэвийн яваадахын бол тэр чинь хоолтон зүйл байна гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол илүү их урт наслнаа л гэсэн үг байхгүй. Илүү их амьдралын чанар сайн байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо суурин соёл руу орж байгаа бид нар чинь яг иймийг л туулж гардгийг юм байна нэг тодорхой байдлаар. Тэгэл дараа нь айтайхан зөв хооллох юм байна, айтайхан жингээ барих хэрэгтэй юм. Ядаж одоо ингээд залуучуудаар тасал хөдөлгөөний асуудал ярьж байгаа гэдэг чинь зөвүүл гэсэн үг байхгүй. Дээр үдэл тэр манай өвд эцэдэр малчин хүмүүс чинь байнга хөдөлгөөнтэй тасалтай байсан байхгүй. Одоогийн шиг тэгээд нэг зааланд гүйхгүй мөгөд ядаж адуу малтайгаа ноцолтон юу гэдэг вүлээ. Ядаж тэр малаа өдөржингөө дагаа явах чинь ууланд явах өдөржингөө дасгал өстэй.
Тэгэхээр тэр чинь зарцуулалт нь сайн л байсан байхгүй. Одоо бид нар ч яг сүмэн дээр суурин соёлд ороод ирэхээр чинь суугаа ажилтаа болцсон байна. Дээр нэмээд босон болоогүй тэгэл нэг өглөөч хоол идэл, өдөрч хоол идэл, оройч идэл ингэ суугаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь зарцуулалт нь муу байна л гэсэн үг байхгүй. Одоо Европчин бол энэ соёлт иргэншил нийгмээрээ бол хамгийн түрүүнд энэ бөмбөрцөг гариг дээр бол хөгжсөн хүмүүс гэж ярьдаг шүү дээ өөрсдөө. Тэгээд одоо жишээлбэл элит гаралтай тийм хүмүүс нь бол айгүй тийм одоо юутай цэгцтэй жингийн илүүдэлтэй биш. Тэгээ одоо ингээ харахад бол тийм хүмүүс байдаг. Гэтэл яг нөгөө нэг хар ажилчин тэгэл одоо нөгөө элит биш доогуур зиндааны тэр тухайн үеийн хүмүүс бол айгүй жингийн илүүдэлтэй тарган марган байсан гэр хөрхи юу ч олж ирсэн юу ч хамаагүй л бас тэгэл идэл яг үнэндээ бол тэр нөгөө элит хүмүүс чинь нөгөө туглын магцах иддэг байсан тэргээл бас дөндөл юу гэдэг нь шүү дээ. Энэ ширээний хооллох соёл моёл. За тэгэл одоо жишээлбэл 1-2 дугаар хоолоо идэж дуусны дараа одоо шингийн юм унж гэдэг юм уу ингээд юм байна. Тэгэхээр ер нь бол хоолны соёл гэдэг бол бас л айгүй чухал санагдсан. Тэр хүмүүс яагаад тийм одоо илүүдэлжингүү айгүй гоё бие авч явдаг. Яг тэрнгээрээ хүртэл би элит шүү гэдгээ бас илэрхийлж ирсэн юм болов уу гэж би өөр ойлгодсон шүү дээ. Тэр ч тийм баг та. Тэгэхээр манай бид нар бол бас яагаад энэ хоолны тухай ингээд яриад байна гэхээр эн чинь өөрөө хуучин шиг бас те биш болчиход байгаа байхгүй. Өөрчлөлттэй байна. Тэгэхээр эн чинь бид нар бас энийг дагаад бид нар өөрснөө бас хоолны бидний соёл бас өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Хоолны соёл өөрчлөгдөнө гэдэг чинь болохоор хүмүүс одоостай янз янзын хоолны соёл ярьж байгаа. Би бол соёл гэдэг нь болохоор бидний өдөрт авах калори хэмжээ, түүн дотор агуулдаг төмөрс ус, өөх тус уургийн хэмжээл зохистой байхсаа л гэж харж байгаа байхгүй. Тэгээд ирэх юм бол бид нар гайгүй болох болоо гэж. Тэр болтол чинь бас нэлээд сургалтууд явах бах, нэлээд судалгаанууд хийгдэх байлгүй дээ. За тэгээд өнөөдөр та бид бүхэнтэй ингэж ярилцаж үнтэй мэдээлэл зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд гэх юм бол илгэний эмч одоо урьж оролцуулж байгаагийн миний одоо ганц асуухмаар байгаа зүйл бол илгээ бид нар ер нь хамгийн эхлээд яаж хамгаалах вэ? Мэдээж тэ вирус энтергүй вируснуудаа бүгднийг байхгүй болгох хэрэгтэй тий. Тэрнээс гадна зүгээр энгийн хэрэглэн дээр бид нар яаж хамгаалах хэрэгтэй юм бэ? Вирус элийг хамгаалахад бол нэлээд хэдэн зүйл байгаа шүү дээ. Хамгийн эхнийх бол чи өөрөө таран биш байх хэрэгтэй. Чи яг өөрийнхөө тохирсон жинтэй байх хэрэгтэй. Тэгвэл чиний өөлийг өөхлөхгүй. Элэг өөхлөхгүй гэж чинь элэг хэвэн ажиллана гэсэн үг. Хоёрдугаар нь чи халдвараа сэргийлэх хэрэгтэй. Халдвараа сэргийлэх чинь одоо ганц БЦ вирусын асуудал биш шүү дээ. Адгийн нацх нь ханидны вирус хүртэл илүү өвчлөдөг байхгүй. Тэгэхээр энэ бүх төрлийн халдвараа сэргийлж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл БЦ дельтагаа сэргийлэхэд чинь шифризэн янз янзын зөв тариур мариур гэж янз ярьдаа шүдмэд гэлээр. Энэ болгоныг сайн анхаарад ариутгал сайтай газар шүдээ янзлуулахаас өсвөлөөл ариутгал сайтай газар дурамдуулах гэх гихмитчлийн явдаг байхгүй. Тэгээд нэг юу дараагийн нэг дугаарт нь болохоор 3 дахь нь залуу хүмүүст бол илүү их амаралтай байдаг. Нэг замбраагүй бэлгийн хавтал. Замбраагүй бэлгийн хавтал. Тэгээд дээр нэмээд энэ шүдний сайзаа хувааж хэрэглэх, сахлын утгаа хувааж хэрэглэх эмэгтэйчүүд одоо янз янзын хумс момс яадаг юм хувааж хэрэглэх хүмүүс энийг хувааж хэрэглэхгүй байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ элэгний өвчтөй болцсон, халдвартай болцсон гэж үзэх юм бол ерөнхийдөө өвтгөөс нь сэргийлээд тогтмол үзүүлээд хянуулж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй манайхан чинь нэг үзүүлчихэд алга болчиход 2 жилийн дараа 3 жилийн дараа ирдэг. Тэр хооронд хатуурлан гүнзгийрсэн байдаг эсвэл жижиг хавдар тамарчвал орж ирдэг байхгүй. Их мэтчлийн байдаг. Чухал зөвлөгөө. Ер нь бол цэвэрхэн л авах хэрэгтэй. Ариун цэврэг маш сайн. Хумсаа янзлуудыг нийтийн газар барыг ажиллагаар 2 хаймыг авчирч мачиж. Тэр болгон барыг ариутгахгүй л байгаа болов. Яа гэм бол бас хэлж мэдэхгүй бас. Туяаны юугаар байдаг юм да. Гөө хэлж штэ. Гэхдээ энэ чинь хэлж штэ асуудалтай шүү гэж хэлж байна. Тийм. Тэгээ би тарган биш бай. Тэгээд халдвараас сэргээл дараагийн дугаарт нь арх дарсны хэрэглээгээ зохицуул. Арх дарсны хэрэглээ гэдэг нь болохоор стандарт болт гэж үүдээ. Хариу чи вирусын халдвартай бол ерөнхийдөө хэрэглэхгүй байсан дэр. Халдваргүй бол чи стандарт болтоор ууж болно. Илүү хэрэггүй. За тэгээд хамгийн гол зүйл хэлж байгаа нь элэгний өвчтөг голцоо элэгний өвчнөөс сэргийлээ гэж бодвол хуучирсан хүмүүс бит хэрэглэ. Дандаа шинэ хүн сэргийлэх хэрэгтэй. Тэгжээж хүмүүс чинь тийм мэрэгэл хүн ийм мэрэгэл гэж асуудаг. Би бол хуучирдсан хуршсан гэж хэлдэг байхгүй.
Тэр жоохон дэмий өвд. Тэр ганцхан илгэнд биш байхгүй. Дотор бүх хэрэгтэнд. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг үүгээр өндөрлөе. Та бүхэн манай Midcast-ыг дахиад өшөө илүү олон сонирхолтой мэдээллүүдийг одоо авахыг хүсэх юм бол манай пэйжийг subscribe, like дараарай.